Бишимбаевын яриа нэлийн ууртайгаа тэгээ хоёр талын өмгөөлөгч нар бас асуулт асуугаад нэлээх сунжирхах. Гэхдээ энэ бол ярианыхын эхний хэсэг. За Бишимбаев. Миний хувьд ярихад амаргүй байна. Энэ сатанатын гэр бүл хамаатан садан ирсэн байгаа учраас би уучлал гуйж байна. Үхэл ихэндээ их хүнд цохилт болдог. Сатанат нас орсонд гүнээ эмгэнэл илэрхийлж уучлал гуймаар байна. Би гэхдээ намайг уучлахыг шаардахгүй гэвч уучлал гуйх нь миний дотоод үүрэг, сүнсний сэтгэлийн хүсэл юм аа. Орлуулж болшгүй гарц хохирол бидэнд учирсан. Энэ нөхцөл байдалтай би салшгүй холбоотой. Миний ихэнд хэлэх зүйл энэ байлаа. За хоёрдугаарт би гин буруугүй гим хүлээхгүй гэдгээ тайлбарлахыг хүслээ. Хүндэт шүүгч, хүндэт хурлын танхимд буй оролцогч нартаа хэлэхэд би санаатайгаар зохион байгуулалт, урьдчилан төлөвлөгөөтэйгээр хүний амьд онц ноцтой гимтэл учруулж хэрцгийгээр алаагүй. Би сатанатад хайртай байсан учраас би санаа, сэтэл, зориг, хүсэлтэйгээр алах зориг байхгүй. Би нас барахт нь нэг хэсэг нь байсан. Гар би оролцсон боловч тухайн шөнийн миний үйлдэлгүйгээр энэ бүхэн тохиолдохгүй байх байсан. Бид тухайн өдөр маргалдаж би үйлдэл гаргаагүй байсан бол өөрөөр ирэх байсан байж магад гэж юу хэлж байгаа байхгүй. За би гин бурууга хүлээхгүй гэдэг нь би маргалдаж үйлдэл гаргаагүй гэсэн үг биш. Үйлдэл гэдэг нь зодсон л гэж хэлээд байгаа юм л та. Харин би хэрцгий санаа бодол би гин бурууга хүлээхгүй гэдэг нь би маргалдаж үйлдэл гаргаагүй гэсэн үг биш. Харин би хэрцгий санаа бодол сэтэл тэгээгүй байсан л байгаа юм аа. Одоо нөхцөл байдлыг дис дараатай ярьцгаая. Би цагдаа хорих ангид орсон өдрөөс эхлээд одоо хүртэл сатанатын гэр бүл хамаатан садан аав ээж нь энэ хэргийн бүх үйл явдлыг гуйвуулж сошиал ертөнцид хар PR хийсээр ирсэн. Интернетээр та бүхэн сатанатын нүд гоожсон, гавлын яс цуурсан байсан гих, биенд нь бүтэн яс үлдээгүй байсан гих мэт олон худал мэдээлэл уншсан байхаа. Гэвч прокурор бүх гэмтлийг тайлбарлсан. Энэ бүх нөхцөл байдалд би өөрийгөө хамгаалах ёстой болсон. Би ял аавна. Гэхдээ би өөрийгөө хамгаалах хэрэгтэй, ёстой, эрхтэй. Та бүхэн үргэлжлүүлээд уншвал интернетээр зөндөө мэдээлэл би надад худал ярих бодол алга. Би 5 сар хоригдож байна. Намайг 5 сарын турш араатан нүдийг нь гоожулсан, гавлын ясыг нь цөмөлсөн гих мэт үнэн бус мэдээлэл тараасан. Миний ямар хүн бэ гэдгийг тодорхойлоод гаргаад ирсэн. Нэг юм фон, бэкграунд үүсгэсэн гэж хэлсэн. X сайд, ийм тийм гэл прокурор бас хүртэл хэлсэн шүү дээ. 5 сар миний талаар өрөөсгөл ойлголт тараасан. Хүсснээрээ ярьсан намайг манай гэр бүл оршуулганд оролцоогүй, манай гэр бүл ингэсэн тэгсэн гэдэл би худал яриа бүрийн эсрэг дугарч амжаагүй. Хохирогчийн тал буюу одоо сатанатын ах нь хүртэл хэлсэн Бишимбаевын гэр бүл оршуулганд оролцсон. Гэхдээ цайлаханд очоогүй. Гэвч бид нар тэднийг битгий ирэх гэж шаардсан юм аа гэд айтем хүртэл хэлсэн байхгүй. За Бишимбаев үргэлжлүүлээд би 2 заалтаар би 110 гэд хүчирхийллийн заалтыг дурдчихсан болоод сатанат бид хоёр яаж танилцсанаас эхлэе. Би түүнийг инстаграмаар харсан. Би орд зурхаагаа үзүүлж байгаагүй. Би астрологийн талаар сонирхож эхэлсэн. Би астролог зурхаач 50-60 настай нэг эмээ байх гэж бодсон. Бөөтэй адилхан хүнч байж магад гэж бодсон. Гэвч миний нэг танил надад инстаграмаар алдартай астрологч харуулсан. Би царайлаг үзэсгэлэнтэй эмэгтэй вэ гэж бодсон. Инстаграмыг нь харахад найз залуутай харагдсан. 2022 оны 5-аас 6 сард байсан. Үерхэд хагас жил болж байгаа, удахгүй гэрлэх байх энтергээд одоо найз нь танил нь ярьж өгсөн байгаа хгүй. За тэрийг сонсоод би сайхан хайр гэж байдаг шүү. Уулзаж учирч ханилахын жаргалыг мэдрэх гайхалтай даа гэж бодоод өмнөөс нь баярлаад өнгөрсөн. Би постыг нь холоос харддаг л байсан. Би нэг удаа чат бичээд цаг авах гэж үзсэн боловч эрэгтэй хүнд цаг өгдөггүй гэж туслах нь хэлэхээр нь ойлголоо гэд өнгөрсөн. 2022 оны 8 сард тохиолдлоор тэр эмэгтэйн гэрлэлт цуцлагдсан салсныг олж мэдсэн. Би энийг танилцах боломж гэж бодсон. Камила гэд эмэгтэйгээр дамжуулаад өөрөөс нь цаг авмаар байгаагаа хэлүүлсэн. Би уулзаад астрологийн талаар олж мэдэх хүсэлтэй байсан. Тухайн үед би Москвад хүүтэйгээ хоккейн тэмцээнд оролцож таарад 8 сарын 26-наас 27-нд миний танил эмэгтэй Камила сатанаттай уулзаж таарсан. Тэр хоёр найзалж эхлээд сатанат Камилад найз залуугаасаа салсан талаараа ялтчгүй хэлж таарад тэгэнгүүт нь Камила Бишимбаевын талаар сатанатд хэлсэн. Би Камилатай уцаар ярьсан. Шууд Камила тэр хоёр сатанатын хажууд уцаар ирсэн байгаа хгүй. Камила сатанат хажууд сууж ийна чи танилцах уу гэд уцаа шууд сатанатд өгсөн. Тэгсэн чинь за чамд ингээл одоо амархнаар л гэд тэгж хэлсэн байгаа хгүй. Нэг орсоор нэг үгээд штэ. Что удобно ингээд чамд аль нь амрын ярьчил ярьчий гэл амархнаар одоо чамд амраар болъё гэсэн. За тэгээд ярьсан чинь
Бишимбаев минь мэдээд өөрийгөө танилцуулсан. Сатанат надад миний зурхааг тайлж өгч чадна гэж хэлсэн. За би Казахстанд ирсэн. Надтай уулзах зав гарахгүй байсан байх удаад исэн. Сатанат холбогдохгүй байсан гинэ. Чаталж явахдаа би хэлсэн. Үнэн дээр астрологоос илүү би таныг илүү сонирхож байна. Таныг ингэж тэгж бодож гин гэд ингэж хэлсэн байхгүй. Оройн хоол идэхийг хүсэж байна гэх мэт уулзаад илүү тодорхой болох байхаа гэж хэлсэн. Сатанат 2-3 хоног дуугүй байсан. 3 дахь өдрөө та үнэхээр хүсэж байвал уулзаж болно гэсэн. 9 сарын 5-6-нд бид хоёр уулзсан. 5 юм уу 6-нд. Би гэрээс нь очиж авсан. Del Gusto ресторан зүүн эрэгт байдаг ресторанд очсон. 5-6 цаг ярилцаж суусан. Би өөрийнхөө талаар тэр өөрийнхөө талаар ярьсан. За сүүлдээ астрологийн зурхаа тайлал 30-40 минут үргэлжилсэн. Тэгээд Бишимбаевт одоо зурхааг нь хийж өгсөн байхгүй. За салалтаас болоод сэтгэл гутралд Сатанат салалтаас болоод сэтгэл гутралд орсон докторгүй байгаа нь илтээсэн тэр талаараа өөрөө ярьсан. Орой 2-3-ын үед хүргэсэн ээж аав нь гэртээ байсан. Машинд байхдаа эргээд харсан чинь намайг шууд үнсээд авсан. Би тэр үед ичсэн. Би энэ талаар найзад нь хүртэл ярьсан. Тэр үйлдэл нь би таалагдаад надад тэрийгэ илтгэж яана гэж би ойлгосон. Маргааш нь дахиад уулзсан найзууд нь байсан. За тэр үед Аида тэгээд нэг өөр найз нь байсан юм шиг. Би найзуудтайгаа байна чи хүрээд ирж болно шүү гэд уурсан. Шууд найзуудтайгаа уулзуулах гэж уурж байгааг бодоход надад дурлаж байгаа юм байна гэж би бодсон. Очсон чинь Аида хүүтэйгээ бид хэд хамт зугаалсан. Нэг цагаас нэг цаг хагасын хооронд хамтдаа дөрүүлээ зугаалсан байгаа хгүй. За би Сатанатыг гэрт нь хүргээд дараа уулзъя гэд салсан. Үүнээс цааш уулзах болохоор завгүй боломжгүй гэд дандаа хойшлуулад байсан. Cafe Line Cafe гэдэг газар ажиллаа хийдгийг нь мэддэг учраас нэг өдөр шууд зөвлөгөө өгч яхад нь би хүрээд очсон. Надад 30 минут л өгчих юмаа тодорхой болгоё. Би жоохон төрөлт чөглөө. Чи анх надад сайн хандсанаа 2-3 өдөр холбогдохгүй юу болов вэ? Надтай харилцаатай байх юм уу үгүй юм уу тодорхой болгоё гэсэн чинь Сатанат би саяхан салснаа өөр харилцаа руу шууд үсрэх нь буруу гэж буруу санагдаж байна. Он гартал хойш тавь. Оны дараанаас найзалж харилцаж эхлэе гэж хэлсэн. Миний анх танилцсан түүхээ ярьж байгаа шалтгаан нь прокурор бүх юмыг тодорхой мэт ярьсан. Гэвч үгүй, тийм юм байгаагүй, прокурор тэнд байгаагүй. Бишимбаев анх хамаг сайн талаа харуулж хуураад авч суугаад дараа нь эго төвтэй зан чанараа харуулсан гэх мэт ярьсан нь бүгд зохиомл яриа байсан. За ингээд үргэлжлүүлээд Сатанат Павлодар явах талаар ярьж эхэлсэн. 2-3 хоногийн дараа би гэртээ оройн хоол бэлдээд байж байтал танихгүй дугаар залгасан. Аида Ахмедина байсан. Сатанатын найз. Би чамтай ярих гэсэн юм аа. Сатанатын найз байна. Марчи ресторанд хүрээд ирэх үү гэсэн. Чамаас эрэгтэй хүний талаас зөвлөгөө авах гээд залгасан юм байна л да. Тэгээ Сатанат хажууд байна. Тэр Павлодар яваагүй мүү гэсэн чи үгүй миний хажууд байна гэдгсэн. За хинэн намайг дуудсан юм бэ? Сатанат дургуцахгүй юу? Үгүй гэвэл эсэргүүцэхгүй гэвэл би хүрээд одоо очсон жаах вэ гэдгсэн. Нэг тийм тоглоом шиг л нэг л ойртуулаад холдуулаад хойштуулаад байгаа юм шиг санагдсан гэж байгаа байхгүй. За надад жоохон инээдтэй санагдсан. Гэхдээ би хүрээд очсон. Сууж агаад бид гурав ярьсан. Сатанат бид хоёрын харилцаа одоо үргэлжлэхгүй юм байна гэсэн мэдрэмж авсан. Тухайн үед одоо ресторанд тэр гурав уулзчаад. За үргэлжлүүлээд л амьдрий хийгээд л гэсэн бодолтой байсан. За 4 хоногийн дараа Сатанат өөрөө Бишимбаев руу ярьсан. Найзынхаа төрсөн өдөр гэсэн. Карина гэдэг найзах байсан баха. Манай найзын төрсөн өдөрт хүргээд өгөөч гэсэн. Би гайхсан. Тайм аут зай авъя гэсэн мөртлөө уулзъя гэдгсэн. Тайм аут зай авъя гэснээр уулзъя гээл хэсэг хугацааны дараа буцаад холбогдоод 9 сарын 10 байсан баха. За хүргээд өгье гэд хүргэж өгсөн. Намайг авч болох уу гэсэн. Тэгэхээр би чат өчрээ гэж хэлсэн. Орой 11 цаг үед ирээд авч чадах уу гэхээр нь би яваад очсон. Хүргэж өгөх замдаа би караоке энтер орж ярьж суух уу гэхээр нь Сатанат тэгэл та тэгээд тэр хоёр караоке ороод ярилцаад цагийг сайхан өнгөрөөсөн. Дахиад миний сэтгэл хөдлөөд би гэхдээ юу болоод байгааг юус ойлгоогүй. Хүргэж өгөх замд би энэ удаад яг Павлодар явнаа. Тэгээд хамт ээж чадахгүй. Тэгээд би 5-7 хоноод ирнэ гэж хэлсэн. Бишимбаев чи хүсвэл би чам руу чат бичиж болох уу гэсэн чинь болноо. Эсэргүүцэх байна гэж Сатанат хэлсэн. За ингээд Сатанат Павлодар руу явсан. Бид хоёр харилцаж чат бичихсэн. Тэгсэн чинь гинт Сатанат Милад Константины тоглолт 20-нд болно гэж надад хэлсэн. Би дуртай, манай ээж бас дуртай гэж Сатанат хэлсэн. Даанч тасалбар дууссан учраас олдохгүй байна гэсэн. Тэнгүүд нь Бишимбаев за би хай чи хүсвэл ээжигээ аваад одоо тэр тоглолтыг үз би тасалбар олж чадаж магад гэж хэлсэн.
За би та хоёртой явсан ч болно, явахгүй байсан ч явах вэ? Чиний хүсэл. Өмнөх харилцаанаас болоод сэтгэл санааг нь яах бол гээд би ажиглаад л ээжсэн. Миний зорилго сэтгэл санааг нь өргөхөл зорилготой байсан. Би дундуур нь орж ирээд сайн хүний дүрд орохыг хүсээгүй. Үзэсгэлэнтэй эмэгтэйг хараад сэтгэл санааг нь өргөөд дэмжихийг л хүссэн. Бишимбаев 3 тасалбар олсон. Гурууланг нь аваад өөрсдөө явж болно гэд хэлсэн. Сатанат яах юм бэ? Манай найз Аида гуруула энэ тоглолтыг үзье гэд тэгсэн. За Бишимбаев сэтгэл төрүүлэх гээд чи тоглолт үзэхдээ хамгийн үзэсгэлэнтэй нь байг. Би чамд хүссэн дайшин зэг чинь бэлгэлье гэсэн. Анх эсэргүүцэж агаад сүултээ Talent House гэж дэлгүүр яваад бүтэн лүк хувцас аваад тэгээд би очиж авсан. Тэр гайхалтай харагдчихсэн. Даашинз бэлгэлсэн байгаа хгүй юу? Бид хамт тоглолт үзчихэд ресторан орсон. Тэгээд дараа нь би хүргэж өгсөн. Дахиад гэрийнх нь гадаа үнсэлцсэн. Тэгээд тэр дээшээ гарсан. Би бодохдоо харилцаа бүтчихин оч ассан байна гэж бодсон. Дахиад гинэт хэсэг хугацаанд алга болсон. Буцаад хүргээд үгээд гараад ирсэн. Бүх юм сонирн байсан. Нэг өдөр би болцоонд ураад хамт хоол хийж идээд кино үзээд гэхдээ тусдаа унтсан. Өглөө босоод хамт кофе уусан. Офисын өрөөнд кофе ууж исэн. Офисхийн өрөөнд кофений машин энэ байд юм шиг л. Бишимбаевын гэрт тахгүй. Миний офист том хүмүүстэй авахулсан зураг ханаар дөрөв өлгсөн байдаг. Том бизнесмэнүүдтэй авахулсан зураг гэх мэт. Сатанат надаас асууж байсныг санаж байна. Энэ хин бэ? Энэ хизээ авахулсан зураг вэ гэх мэт. Бид хоёр кофе уучгаад тэр хоёулаа харилцаагаа оны дараа болтол хойшлуулъя гэж хэлсэн. Би харамсаж байгаагаа хэлсэн. Би Салтаг муулахыг хүсэхгүй байна л та. Гэхдээ тэр байнга парадоксод орсон хизээч үйлдэлийг нь ойлгоход хэцүү. Яаж өөрчлөгдөх нь тодорхой бус нэг сэтгэл санаа докторгүй байдаг. Нэг төрлийн сэтгэгдэл юм уу, шийдвэр гаргалтын дээр гацсан юм уу, шийдэмгий бус байдал юм уу, юу гэсэд байгааг нь ойлгоход маш хэцүү. Харилцаж яснаа надаас дөлөөдөл тэр орой оны дараанаас болъё гэдгийг хэлсэн. Би зөвшөөрсөн. Тэр таксидад харьсан. Оройн нь над руу залгаад найзуудтайгаа уулзах гэсэн юм аа хүргээд өгөөч гэсэн. Би заа гэд кафе Эва руу явсан. Эва гэд кофе шоп байт юм шиг л. За 11 гэд тарахт нь авсан. Земфира гэд найзыг нь хүргээд дараа нь Сатанатыг хүргэх замдаа цуг ресторан орох уу гэж уурсан. Тэр зөвшөөрсөн. Тэр орой дахиад өөрчлөгдсөн. Тэр үед нь 9 сарын 30-31 байсан байхаа. Дотн сериосны харилцаанд орох болсон, үерхэх болсон бит хоёр. Би төөрөлдсөн. Тэр надад таалагддаг. Харин надад сайн болж байгаа үгүйг би мэдэхгүй. Тэр өдрөөс бид хоёр хос болсон. Girlfriend, boyfriend. Одоо ихнэр нөхөр найз залуу болсон байгаа. Найз залуу болсон байгаа хгүй. Бид хоёрын харилцаа маш хурдцтай ахиж эхэлсэн. Түүний бүх юм надад таалагддаг байсан. 10 сарын 5-нд байсан баха би хэлсэн. Хоёулаа 15-20 хоног хамт цаг өнгөрөөж 24 цаг хамт байж би биенээ таны хамтдаа аялалд явъя гэж санал болгосон. Зан чанартайгаа танилцаж, би биенийхээ зан чанартай танилцаж, ярих сэдв нийлүүл яриад аялалд гарыг гэж хэлсэн. Би сериосны харилцаа хүсэж байгаагаа хэлсэн. Би аль 3 жилийн өмнө гэр бүл салсан, гэр бүлтэй болж тайван амьдрахыг хүсснээ илэрхийлсэн. Бишимбаев 2020 оны 10 сард эхнэрээсээ салсан. Эхнэрийнх нь нэр нь Назим. За Сатанат аялалд явахыг зөвшөөрсөн. Магадгүй энэ зөв санаа байх, таарах үгүйгээ мэдэх хугацаа, гой хугацаа байна гэж хэлсэн. За бид хоёрт аль нэг орны виз байгаагүй учраас визгүй зорчих орноор 20 хоног аялах болсон. 10 сарын 7-нд аялалдаа гарсан. 3 өдөр Алматид, 3-4 өдөр Ташкентэд, 3-4 өдөр Бакуд, 3-4 өдөр Истанбулд, буцаад Бакуд 3-4 хоноод тэгээд буцаад Алматид ирсэн байгаа хгүй. За энэ үед ямар ч үйл ойлголцол маргаан гараагүй, хамт баймааргүй мэдрэмж алинд нь ч төрөөгүй. Истанбулд байхдаа би түүнээс асуусан. Харилцаагаа цааш ямар байгаа вэ? Би бол гэрлэх хүсэлтэй байсан. Гэхдээ тэр бэлэн үгийг би мэдэхгүй байна. Сатанат дурлсан байгаагаа Сатанат Бишимбаевд дурлсан байгаагаа хэлсэн. Найзын харилцаанаас илүүтэйгээр сериосны харилцаа үүсгэх цаг болсон, гэр бүлтэй болох цаг аль хэдийнэ өнгөрсөн гэж хэлсэн. Аль хэдийнэ болсон гэж хэлсэн. Би гуйх санал дурдвал хүлээж авахаа хүртэл хэлсэн. Алматид бид хоёр буцаж ирээд би гэрлэх санал тавьсан, тэр хүлээж авсан. Бүх юм гайхалтай байсан. Бид хоёрын хооронд юу ч болохгүй, маргаан, үл ойлголцол болохгүй мэт санагдсан. Астанад ирээд би эцэг эхтэйгээ танилцуулсан. Павлодар явж түүний аав ээжтэй танилцах болсон. Би түүнийг хүлээл гэж амласандаа хүрэхгүй мэт байдалд оруулахыг юр хүсээгүй. Би түүнд үнэн нээлттэй байхыг хүссэн. Бишимбаевын яриаг үг гэхгүйгээр орчуулнаа гэж орчуулваа. За тэгээд Сатанат энэ хоёрын нийт амьдралын бүх түүхийг Бишимбаев ярьсан байгаа. Гэхдээ өөрийнхөө өнцгөөс тэгээд 11 сарын 8-9-нд болсон үйл явдлыг бол
орхигдсан байгаа. Тэрийг нь маргааш эргэж хөтлөөд өгөхгүй бол сунжрах ах. За тэгээд энэ ингээд бүх ярьсан хэмээг нь ингээд би бичиж явахдаа ер нь айгу залхлаа л да. Ягаад гэвэл яг ингээд бүр сунжирсан кино шиг тэгэд нэг үгээ маш олон давтаж хэлж байгаа. Би сатанатын төлөө бүх юм хийдэг. Би тэрэнд бүх юмаа зориулдаг. Тэр бол үтгэлэнтэй эмхтэй гэл тэгээд кино шүү хүлээж авал кино шүү хүлээж авна. Жохон үнэн юм шиг санагдвал жохон үнэн байж магадгүй. Одоо ёстой би бүр ингээд бөө мэд миний бүр толгой эргэцсэн. Яг Бишимбаев яриагаа эхлэхээс өмнө сатанатын ээж нь шүүх хурлын танхимд орилсон. Своей супруги Салтанат. Все мои показания, да? Подожди, как с особой жестокостью? Я свою дочь не видела, не похоронила, я лицо ее не видела. Какой без особой жестокости ты ее бил? Как ты можешь такое говорить? Я не видел, мне не показали, потому что мне с этим жить только ради этого ребенка. Ты убивал ее несколько часов. Ты хочешь сказать, я про твое прошлое больше расскажу? Как ты убил ребенка? Как задавил? Тебя вызвали? Сохраняйте порядок в зале суда. Это все-таки судебный процесс. Неумышленно ты убивала ее несколько Так, пожалуйста, пройдите в другое помещение, прошу вас. Или сохраняйте спокойствие в зале судебного заседания. А вечером позвонила мне. Я вечером опять позвонила, мне говорит, мы встречаемся с подругами в кафе Ева. Улыбается, смеется. Это все-таки суд? Я не уважаемый улыбаюсь. суд? Я не улыбаюсь. Нет, вы не то что улыбаетесь, вы смеетесь. Одну минуту. Нет, хорошо, пусть дает в свободном Сохраняйте рассказе, но спокойствие, пожалуйста. понимает, что он в суде Сохраняйте находится. спокойствие. Подсудимый Бишимбаев. Расскажите по обстоятельствам дела. Без всякого сарказма, без смеха. Проявите уважение к родственникам погибшей. Ваша честь, я еще раз приношу извинения всем. Если я кого-то задел, речь не о том, что я проявляю сарказм. Просто когда у меня воспоминания об этом, это приятные воспоминания. Да? И, может быть, неосознанно так происходит. Я учту это. Шүүх хурал яг одоо болж байгаа Казахстанд тэгээд дуусаагүй байгаа, шийд гараагүй байгаа, шийд хязгаар гарах нь мэддэхгүй материалууд бол ингээд дуусаагүй байгаа байхгүй. Тэгээд би болохоор 4 сарын 1 ба 3-ны ингээд одоо мэдээллийг өнөөдөр ярьж байгаа. За тэр нөгөө нэг зодооны бичлэг нас орсон өдөр гарсан бичлэг одоо ингээд задарсан шүү дээ. Гэхдээ тэрийг мэдээж бид нарт харуулахгүй. Тэрэн дээр сатанат шалдан байгаа. Эсвэл ингээд зодуулсан байгаа. Тэгээ тэрийг бол олон нийтэд мэдээж цацхгүй. Гэхдээ хурлын танхимд байгаа хүмүүс бол үтсэн байгаа. Тэгээ тэр бичлэгийн талаар би ярина. Тэгтээ нэлээ хэд хоногийн дараа ярина шүү. Одоо бол ингээд нөгөө хуучин мэдээллүүд дээрээ одоо гүйцэд явж байгаа. За тэгээд интернетээр ингээд нөгөө нэг сэвэгдсэн бичлэгүүдийг би яг тухайн мөчтөд нь яг аль хэсэгт ингээд тэ гарч ирж гин тэр олгон дээр нэг ярианыхаа дундуур оруулаад яваад байна гэсэн үг. За жишээлбэл Бишимбаевын микрофон унж исэн бичлэгийг айгүй хүмүүс асуугаад исэн. Тэрийг ингээд яг энэ 4 сарын 1-ний шүүх хурал дуусах сүүлийн эцсийн мөчөд ингээд орсон байхгүй. Тэрийг би ярианд дундаа оруулчихна. За тэгээ юм хаашаа ч эргэж магтгүй. Ер нь бол ингээд одоо гимт хэрэг гэдэг чинь ингээд бас хаашаа ч эргэх боломжтой, яг хинийхэн зөв байсан, буруу байсан гэдгийг яг одоо бид нэр ерөөсө тодорхойлох боломжгүй ямар ч лээсээ ингээд те тодорхой хувьдаа дүгнэлтээ хийгээд тэгээ явцгаая. Бишимбаев бид хоёулаа бүх юмыг бие биедээ хэлдэг, нээлттэй харилцааг би хүсдэг. Танилцах хүртэлх бүх амьдралаа бие биендээ хэлхийг хүссэн. Миний талаар ямар нэг юм эн тэндээс уншсан байж магадгүй. Миний амьдралд болсон бүх юмыг би тайлбарлахыг хүссэн. Яагаад би 2 удаа гэрэлсэн гэх мэт 2015 онд салсан, 2020 онд салсан. Ховж өв асуулт бүх юмд би хариулахад бэлэн байгаа. Би яг өөр шигээ ийм нээлттэй байдлыг сатанатаас хүссэн. Аяллаа үеэр би түүнээс энэ талаар асуусан. Аяллаа зорилго тэр л байсан. Бид хоёр тэр талаар ярилцсан. Гэснээр жоохон бодлогоширсан байхгүй. Дараа нь хурим тэгээд Павлодар явах гээд олон зүйлс төлөвлөгдсөн. Би санаа зовж эхэлсэн. Би өөрөө байгаагүй. Би дээшээ харсан чинь сатанат ягаад таад руу ширтээд байгаа юм гээд намайг нэг хальт тэгжсэн. Буцаж ирээд ямар ч асуудал байгаагүй. Тэр манайд нүүж ирээд бид хоёр цуг амьдарч эхэлсэн. Эхний 3-7 хоног ямар ч асуудал байгаагүй. Хамаатнууд хурж ирээд л 12 сарын 14-нд найзуудаа дуудаад цагаан даашин зөмсөд 50-60 хүний одоо тийм ёслол хийсэн. Дотны хүмүүсээ ураад ёслол хийсэн. Тэр жаргалтай инээгээд л үзэсгэлэнтэй баяр хөөртэй байх нь надад чухал байсан. Түүнийг жаргалтай байхыг харах нь л миний хамгийн том сэтгэл ханамж байсан. Тэр өдрөөс хойш юу болсон юм бүү мэд тэр уурлаж бухимдаж эхэлсэн. Маш сандрал ихтэй. Сатанатын сэтгэл нь маш төгшүүртэй болсон. Би гэхдээ өөрийнхөө л үнцгийг ярьж байгаа шүү. Яг өөрийнхөө мэдэрсэн өнцгөөс тэгж Бишимбаев хэлж байгаа. Сатанат заримдаа маш түрэмгий хэрцгий авир гаргадаг. Нэг удаа сатанат машины түлхүүр хайх хэрэг гарсан.
ухаан санаа жоохон эн тэнд байгаад тэгээд түлхүүрээ хаан тавьснаа мартсан юм л да. За тэгээд Бишимбаев коридорт байгаа ширээн дээр ер нь түлхүүрээ тавьчихад алга болохгүй штэ гэж хэлсэн. За тэр орой ажлаа тараад хүрээд ирсэн чинь сатанаад маш ууртаагаар яагаад надтай ингэж яриад байгаа юм гээд хэрүүл эхлүүлсэн. Би ер нь ийм юм урьдчилж төсөөлөөгүй. Чи надтай суучхаад надтай ингэж ярьж болно гэж бодоо юу? Би одоо явчих. Бүх төрөл садангийнхаа өмнө амлалт өгчөөд одоо надаа хамаагүй би маргааш явж чадна. Аллах намайг шийтгэг гэж хэлсэн. Би зүгээр цочирцсан шал өөр хүн байсан, шал өөр царай, шал өөр ярианы өнгө аяс бүр танихгүй хүний дүр байсан. Би зүгээр л зогт туссан. Би түүнийг ийм байхыг харж байгаагүй. Тэгээд Бишимбаев асуусан байхгүй. Чи бүх юмаа хэлээд дууссан уу? Тийм сатанад тийм би хэлэх юмаа хэллээ. За тэгээд тэгээд сатанат яваад өгсөн. Бид 2-3 хоног яриаггүй. Би хүлээсэн ирж уучлал гуйх байлгүй дээ. Их сонин зан гаргасан даа гэж бодсон. Надаас юу хүлээгээд байгааг би ойлгоогүй. Бид хоёр өөр өрөөнд унтаж эхэлсэн. Тэр унтлахын өрөөнд би ажлын өрөөнд унтсан. 3-4 өдөр өнгөрч миний төөрөгдөл намайг ярилцахад хүргэсэн. Би ажлаа тараад гэртээ ирээд Сата надад тайлбарлал та. Чи яагаад ийм хатуу хандаад байгаа юм бэ? Сата бодож агаад би чамд аль дээрээс хэлмээр байсан юм аа. Яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм аа. Бишимбаев юу юм бэ? Чиний ажлын өрөөнд нэг хүний зураг байсан. Тэр хүнтэй би нэлээ хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан юм аа. Тэр хүн чи хэн юм бэ хэлжилтэй гэж Сатанатаас гуйсан байгаа. Тэгсэн чинь ингээ Казахстанд байдаг маш алдартай бизнесмен хүн болж таарсан. Тэгээд энэ талаар ерөөхдөө Бишимбаев асууж байгаад мэдсэн юм бил. Хуримнаас 3-4 хоногийн дараа л гэхэд үл ойлголцол болсон л доо. Би цочирцсан. Тэр хүн Сатанатаас 20 нэмэх насаар ах хүн. Нэр дурдахгүй байхыг энэ үед Сатанатын ахын шаардсан байхгүй. Тэр хүн 4 хүүхэдтэй Казахстанд алдартай хүн. За тэр хүнийг Раймбек Баталов гэдэг. Тэгэд тэр хүний нэр шүүх хурал дээр одоо 4 сарын 22-нд ч гэсэн маш их дурддагцсан яагаад гэвэл Бишимбаев нөгөөнийг утсан дээр нь байсан бичлэгэн дээр чи Раймбек Баталовтой унтсан биш дээ гэсэн чинь Сатанат тийм ээ би унтсан гэдгсэн. Чи тэр хүний гэр бүлтэй гэдгийг мэднээс дээ. Чи тэр хүний нууц амраг юм уу гэсэн чи Сатанат тийм байх ёстой бол тийм ээ гэдгсэн баггүй. Тэгээд Раймбек Баталов дөнгөж өчигдөр том мэдээлэл хийсэн. Өөрийнхөө болон эхнэрийнхээ инстаграмыг холбож байгаад инстаграм дээр ингээд рилээр мэдээлэл хийсэн. За тэрийг би дараагийн рилээр орчуулад тавья. Друзья, я до последнего не хотел комментировать тему судебного процесса Бишимбаева, но поток чудовищной грязи, порочащий мое имя, вынуждает меня сделать заявление. Хочу сказать, что прозвучавшее из уст обвиняемого в чудовищном преступлении в мой адрес является откровенным бредом. Это безумная ложь. Призываю вас не верить в это вранье, представителей СМИ и блогеров не распространять недостоверную информацию. И мне очень жаль, что родным и близким Салтанат, столкнувшимся с таким горем, приходится защищать и отстаивать честь своей дочери. Это ужасно. Я приношу свои искренние соболезнования семье Нукеновых. За энэ хүнийг Раймбек Баталов гэдэг Казахстаны нэлээд алдартай нэлээд том бизнесмен хүн гэсэн. Тэгээд Бишимбаевыг уг нь бол таньдаг юм байлээ. Тэгээд Бишимбаев бол бүр ингээд одоо шүүх хурлын дөнгөж 2 дахь өдөр Раймбекийн нэрийг дурдчихсан. Тэгээд сүүлдээ одоо ингээд шүүх хурал дээр нотлох баримт энэ төр гарч ирээд ингээд энэ хүний нэр бүр хутгалцсан учраас энэ хүн өчигдөр ингээд мэдээлэл хийсэн байна. Тэгэд өөрөө ол энэ хүн гэр бүлтэй 4 хүүхэдтэй бүр ингээд 50 гарсан хүн байгаа байхгүй. За бүгдээрээ өргөжлүүлээд Бишимбаевын мэдээлэл рүү орцгоё. За Бишимбаевын яриагаар Бишимбаевын гэрт байдаг офисийн өрөөнд хан дээр нь Раймбектэй авахулсан зураг байсан чинь Сатанат тэрийг нь хараад шууд ингээд энэ хүнтэй би хайр сэтгэлийн холбоотой байсан юм аа гэд тэгж хэлсэн. Тэгээд ер нь бол ингээд нэрийг л мэдж байгаа тэрнээс бусад тэр хоёрын харилцааны талаар Бишимбаев мэдэхгүй. За би энэ хүнтэй байн уулздаг штэ гэд Бишимбаев ер нь бол нэлээд дургуун хүрсэн. Бид хоёр дундын танил ихтэй. Миний хамгийн их харамсаж байсан юм бол бид хоёр аялж явахдаа би биэндээ нээлттэй юмаа хэлж болох байсан. Тэр үүнийг хийгээгүй. Тэр үед яагаад хэлээгүй вэ гэж би асуусан. Тэгсэн чинь Сатанат би айсан бид хоёрын харилцаанд нөлөөлөл яана гэдэл санаа зовсон. 2022 онд Максим гэд залуутай одоо суух төлөвлөгөөтэй байсан. Тэгтээ салсан маргаан нь юунаас болсон бэ гэхээр иймэрхүү юмнаас болсон юм байна лээ. 3 сарын 20-ны маргаан гэх мэт одоо зүйлс ч гэсэн ерөөхдөө иймэрхүү юмнаас холбоотой иймэрхүү юмтай холбоотой байсан. Бид харилцаанд хартай байсан гэж Бишимбаев намайг харилцаан дундаа хартай байсан гэж гүтгэсэн учраас би энэ одоо хувийн харилцааг тайлбарлахаас өөр сонголт надад өгсөнгүй.
Бишимбаевыг ярьж байхын одоо дундуур сатанатын өмгөөлөгч нар яагаад ийм хувийн асуудлаа яриад байгаа юм бэ? Сатанат хинтээ нэр холбогдож исэн яасан ийсэн яг энэ шүүх хуралд ямар хамаатай юм бэ гэсэн чинь Бишимбаев өөрийгөө өмөрөөд би яг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг заалтаар ингээд шалгагдж байгаа учраас би яг юунаас болоод ингээд одоо маргаан үүсэж ирснийг та бүхэнд тайлбарлах гээд байна гэсэн. Бишимбаев би хартай хүн байгаагүй. Би ичгүртэй байдалд орсон гомдол мэдэрчээсэн л хүн. Надад худлаа ярьж, үннийг надаас нуусан. Би өөрийгөө хамгаалахаас аргагүй байдалд одоо хүрээд байна. Надад сатанатын нэр хүндэд халдах хүсэл алга. Гэхдээ би энд гүтгэлэгт ороод ийм байдалд хүчээр одоо хүргэлээ намайг. Хохирогчийн тал намайг ярихыг шаардсан. Би одоо үннийг ярьж байхад яагаад намайг дугуй бол гээд байгаа юм бэ? Ийм юм яриулмааргүй байвал худлаа гүтгэлгээ болчих. Сэжигтний тал ямар зоригтой ийм юм ярьж байгаа нь тодорхой бус гээд хохирогчийн тал яриаг зогсоохыг шаардав. За ингээд ярихыг зөвшөөрсөн ерөөхдөө бол одоо энэ бол free speech, энэ хүн өөрийнхөө дураар одоо чөлөөт нийгэмд хүссэн бүхнээ ярих эрхтэй гэд тэгээд үргэлжлүүлээд ярьж байгаа Бишимбаев. За энэ л шалтгаанаас болж өмнөх гэрлэх төлөвлөгөөнд бүтлгүүцсэн юм байна лээ. Дахиж гэрлэлт туслагдах вэ гэсэн айдсаас болж тэр явдлыг надаас нуусан юм байна лээ. Тэгээд Бишимбаев тэгвэл одоо яагаад энэ мэдээллийг надад одоо өгч байгаа юм бэ? Одоо надад ямар шаардлагатай болоод надад хэлж байгаа юм бэ? Энэ харилцаагч мөн нурааж байна шүү дээ. Сатанат гинэт чамд өөр хүн хэлвэл яана гэж би бодсон. Тэгвэл чи цочирдно. Бишимбаев тэгвэл би чиний амьдралын талаар юу ч мэдэхгүй юм байна тийм үү? Аялж явахдаа бүх юмаа л хуваалцсан гэж бодсон юмсан. Гэвч тэр давтамжтайгаар харилцаанд ингэж л ханддаг. Өмнөх найз залуу Даниар гэр бүлтэй хүн байсан. Тэр Павлодар хотын даргын хүү Ренаттай үерхэж байсан. Тэр нь гэр бүлтэй хүн байсан. Сатанатын өмнөх амьдралыг сөхөж ярингуудлаа дандаа гэр бүлтэй хүмүүстэй явуулдаг байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд би эдгээр хүмүүсийг таньдаг байж магад гэж бодоод тэгээд сатанат надад хэлж эхэлсэн юм билээ. Өөр хүн битгий хэлээсэй гэж бодсон юм байна лээ. 20-с 28, 29 насны амьдралын хэв маяг нь ийм л байжээ. Би ойлгож чадахгүй байсан. Би чи чинь үзэсгэлэнтэй бүсгүй, чамд ийм амьдрал хэрэггүй. Чиний араас зөндөл хүмүүс гүйж байгаа. Юу дутлаа гэж ийм харилцаанд ордсон бэ гэж би хэлсэн. Хэлэхэд харамсалтай ч сатанатад материаллык хэрэгцээгээ хангах шаардлага байсан. Нас арсан хүний бүр ингэж ярьж байгаа. Саяны ярьсан зүйлс нөгөө талд хуваалцаагүй мэдээлэл байна гэд шүүх хурлын тахиуд маш их маргаа үүссэн. Бишимбаев ер нь бол ингээд одоо шүүх хуралд чинь ингээд хоёр тал бүх мэдээлэл хоорондоо хуваалцдаг байхгүй. Тэр нь ингээд одоо прокурор ч гэсэн очиж байгаа. Тэгэнгүүт Бишимбаев ерөөсөө энэ X-Max-ийн талаар ярина гэж хэлээгүй. Энийг зүгээр шууд ингээд бараг л ам халаал мэддэг юм аа ингээд ам хальтрал ярьсан юм шиг ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэд энэ мэдээллийг өмнө нь биднэрт хуваалцах хэрэгтэй байсан. Тэгвэл одоо сатанатын өнцгөөс өөртөө хамгаалж болох байсан гэд тэгсэн чинь Битүүрийн л ингээд амьдрал би болсон юмээ болсноор нь л ярьж ийн гэл тэгээд байсан. За ингээд сатанатын харилцаанууд Бишимбаев дил болсон учраас гэр бүлийн харилцаанд нь асуудал үүсч эхэлсэн. Бишимбаев маш их сэтгэлээр унсан. Сата маргааш эдгээр хүмүүсийн аль нэг нь ороод ирвэл би юу гэж ярих юм бэ? За ингээд ерөөхдөө нэг болсон явдал нэг иймэрхүү байдалтай болсон. Тэгээд Бишимбаев хэлж байхгүй би зүгээр л нөхцөл байдлыг яг тухайн ингээд үед болсон юмыг тайлбарлаа. За ингээд Бишимбаев тайм аут авъя, бодож үзье гэж хэлсэн. Харилцаагаа жоохон паузлий гэж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг төрс халъя. За авъя. Энэ бүхэн он гарахаас өмнө болсон юм аа. За тэгэхээр ингээд нөгөө хурин болсноос нэг 4 хоногийн дараа болсон үйл явдал гэж байгаа байхгүй. Хохирогчийн талаас хэлсэн Сата их айдас сандралтай байсан гэж. За ингээд нөгөө нэг сатанатын ах нь хэлжсэн шүү дээ. Шинэ жилээр ингээд очисон чинь сатанат ингээд бүр ингээд гар нь ингээд нөгөө нэг бүр салгалж барайл бүр айгүй айцсан байсан ингээд. За тэр талаар ярих гэж байна. Тэр үед бид хоёр хамт байх уу салах уу дээрээ тулсан үе байсан юм аа. Би порно үзүүлээд энэ чи юу гэж асуусан гэж одоо айтем хэлсэн шүү дээ. Тэрэн дээр тайлбар өгч байна. Надад Telegram channel-ийн нэг линк нэг өшөөнө ирсэн. Танихгүй дугаараас ирсэн байсан. Линк явуулаад энийг үзээрэй. Их нэртэйгээ адил хүн харна гэж хэлсэн байсан. Орой болсон байхад ийм юм болсон юм аа. Нүүр нь сайн харагдахгүй ч төстэй байсан. Мэдээч би түнд үзүүлээд уучлаарай. Надад яагаад ийм юм ирж байгаа юм бэ? Энэ бичлэг дээр үнэхээр чи байгаа юм уу үгүй юм уу гэж сатанатаас асуусан. Бидний гэр бүлийн амьдрал ингэж эхэлсэн. 12 сарын 14-өөс 10 хоногийн дараа яг одоо маргаан энтрийг эхэлж байгаа байхгүй. Сатанад юу гэж би байх вдэ? Би биш гэж хэлэхэд нь би тэрэнд нь итгэсэн. Салсан сүйт залуугийн эгч нь явуулсан болов уу? Эсвэл хуучин найзууд явуулсан болов уу? Ксения
энтер гээд нэг Алматид 23 тайдаа нийлдэг гэсэн нэг маргаад салсан юм шиг хаан. Тим найзууд нь явуулсан болоо энтер гээд бахан ингээд сэжилжсэн хүмүүсээ дурсан юм байл та. Тэгээд сэжиглээд зөндөөл хүний нэр хэлсэн. Сата надад хэлээгүй бол би энэ хүмүүсийн нэрийг дурдаад зогсож байхгүй. Сата энэ хүмүүсийн нэрийг дурдаагүй бол би мэдгчгүй явж явах гэсэн. Тухайн үед одоо яг энэ мессеж энтрийн дараа нөгөө ахтай нь одоо шинэ жилээр яг хоол идэхэд ингээд салцсан байсан юм байна л та. За тэгээд Бишимбай бүрэлдэхүүнээр хэлж байгаа байхгүй юу? Он гарахад бид хоёр түр салсан байсан. Би Тэнгэрийн элч биш л дээ. Би 44 настай. Миний амьдралд өнгөрсөнд зөндөөл юм болж исэн. Хин нэгэнд буруугаа чихэх амархан. Та хэд ч миний өнгөрснийг сөхөөд чи ийм тийм гэж хэлэх магадлалтай. Ямар нэг шалтгаан олоод намайг чөтгөр гих мэтээр нэрлэхийг үүсэхгүй гэдг нь одоо ингээд өөрийгөө жоохон ингээд ярианыхаа дундуур мөрж хэлж байгаа байхгүй юу? Энийг хавчуулаад байгаа. Би тийм сайн өмшөлтэй сатанаад өнгөрсөндөө ингээд асуудалтай байсан шиг би ч гэсэн өнгөрсөндөө ингээд надад одоо зөндөөлөм тохиолдчихсэн. Би даваал гарсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ бараг тэр нөгөө порно үзүүлснэ ингээд эн чи юм уу гэж асууж байгаа нэг амар том асуудал юм шиг ах нь ярьсан. Гэхдээ Бишимбаев нэг асуудал юм шиг яриаггүй. Он гарахаас өмнө 12 сарын 25-26-нд бид хоёр Алматы явах замд би сатанадад хэлсэн юм аа. Тайвшир би чамд хайртай. Чиний үйлдэлүүд надад таалагдаагүй. Гэвч нөгөөтэйгүүр үннээ хэлсэнд баярлаа. Тайван амьдарцгаая. Би чамд хайртай. Гэвч өнгөрсөн үйлдэлт чинь би дургүй. Хайртай байх, ямар нэг юм таалагдахгүй байх хоёр хоорондоо шал өөр зүйл шүү дээ. Би түүнд үнэхээр хайртай байсан. Бүх зүйлийг мартаад урагшлая гэж би хэлсэн. Би 44-тэй. Би хинээс ичхэвтэй. Хэрв хэн нэг нь надад юм хэлвэл би засаад л явна. Гэвч тэр надад итгээгүй. Сатанад сандарч хэлсэн. Маш их санаа зовнилттой болсон. Сата үргэлж энэ үгийг хэлдэг байсан. Одоо бүх юм анхных шиг байхаа болно. Чи хизээч надад анхных шигээ хандахгүй. Чи миний талаар анхных шигээ бодохоо болно. Би сатанатыг яаж тайвшруулахаа мэдэхгүй байсан. Би бүх хүслийг нь хийдэг байсан. Гарыг нь атгах гэхэд атгаж тэр гэрийн ажил юр хийдэггүй байсан. Би ч шаарддаггүй байсан. Түүнийг инээлгэж баярлуулах бүхнийг би өөрийн чадлаар хийсэн. Ерхийдөө сатанаад нөгөө өмнө нь өөрөөс нь ах хүнтэй харилцаатай байсан гэдгийг одоо нөхөртөө хэлчингүүтлээ тэрнээс болоод маш их юм сэтгэлийн зовнил сандралтай болсон гэж хэлж байгаа байхгүй юу? Миний өмнөх амьдралаар намайг шүүх үедээ гэд. Тэгтэл тухай бүрдэн Бишимбаев сатанатыг маш их тайвшруулж ирсэн хэлж байгаа. Тэр 7-10 хоног надтай зөв зүгээр амьдэрдэг. 7-10 хоног тутам тэрэнд нэг юм тохиолддог. 10 хоноод л уур нь хүрээд цухалдаад, сандраад, шалтгаангүй хартаж эхэлдэг. Сатанат уцаа авсангүй, цагтаа ирсэнгүй, видео колд хариулсангүй, хаана хинтээ явж ийн видео колд байнга хариулж бай гэдэл ойр тойрноо харуул гэдэл байнга намайг тэгдэг. Надад энэ нь маш тухгүй. Миний ойр тойронд бизнес хамтрагч нар хүмүүс байхад хоолойн чанга ороод ирэхэд хэцүү байдаг. Ингээд видео кол шууд ингээд л гэл ороод ирдэ штэ. Тэр надад айгүй тухгүй өнтер гэл тэрийг айгүй сүртэй дүрсэлж ирээдсэн байхгүй. Тэр ууртаа үедээ бие барьж чаддггүй сатанатыг хэлж байна. Хохирогчийн тав сатанатын ах түүнтэй чатлсан чатаа уншихтаа ерөөхдөө маш их харгалын үгийг товчлсон байсан. Ахтайгаа ингээл миний амьдралаас яав зайл майл гэл ингээл хоёлоо бие биен лугаа айгүй тийм хатуу хандаад исэн штэ. Тэгээ сатанат ерөөхдөө энгийн амьдралдаа маш их хараал хэрглэж одоо маш юм хэрцгий хатуу түрэмгийн айштай эмхтэй гэж байгаа байхгүй. Тэгээд ийм уурт ингээд чат бичсэн ах руугаа тэгээд шүүх хурал дээр та хэд ч гэсэн харсан ах нь хүртэл ингээд тэр чатаа уншиж чадахгүй ингээд товчлоод байгаа эцтэй сатанат бүр ингээд нэг одоо асчих юм бол бүр ингээд тэр чигтээ асдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр маш ууртай одоо түрэмгийн харилцаатай. Би гадаа гараад уцаар ярддаг. Дараа нь уцаа салгаад гэрлүүгээ гүйдэг. Хохирогчийн талаас тэр гэрээсээ 8 удаа явсан гэж хэлсэн. Уучлаарай тэр гэрээсээ штэ тий тэрнээс ч олон удаа явсан 12 удаа гэрээсээ явж исэн. Эхний удаанд 1 сарын 30-нд явж исэн. За нэг өдөр би ажилдаа явсан 1 сарын 29 байсан. Эсвэл 30 байсан баг. Би оройтон шүү гэж хэлсэн. Дараа нь 2 сарын 6-нд миний хүүгийн төрсөн өдөр байсан. Тийм учраас би энэ өдрийг маш сайн. За 1 сарын 29 30 аль нэг нь тухайн өдөр би яг оройтод тэгтээ сатанатад хаана байгаагаа ингээ хэлсэн. За орой 11:30-аас би видео коллоор ярихаар нь хүмүүсийн хажууд яг ингээд байгаа учраас утсан аваагүй. Яагаад видео колл авахгүй байгаа би явлаа гэд надад хэлсэн. Бүх юмыг дэврэгсэн, давсалсан байдалтайгаар хаашаа явах гэж байгаа гэхэд тэр юу ч хэлээгүй, тайлбар хэлээгүй. Би түүнийг бүтэн цаг хайсан, амьдарч исэн байрных нь тоотыг санаагүй, байрыг нь санаад бусдыг нь мартсан. Би гэртээ ирсэн чинь хаалга бүр ингээд ов онгорхой. Бараг халааттай гарсан ч гэж магадгүй. Гутал хүрэм юу ч хамаагүй өмсөд гарсан байхаа. Бүх юмаа орхичихсан шөнийн 2 цагт манаач энтрээр нь би
дамжуулаад яг тухайн өөрийнх нь нөгөө нэг амьдардаг гэсэн байрных нь давхар тоотыг мэдсэн. Хаалгыг нь тогшсон чинь шал тухтуу хаалгаа нээсэн. Над руу 15-аас 20 минут хараасан. Тэгээд ах руугаа айтем руу ингээд яаж харааж ирснийг таад ингээд мэдж байгаа. Айтем хүртэл яаж сатанатыг хараадгийг чи мэдж байгаа штэ гэж бүр хэлж байгаа хгүй. Тэгээд шалтгаан нь би утсаа аваагүй л лээсэн. Аав ээж нь маргааш ирсэн. Аав ээж нь Павлодар хотоос маргааш ирсэн байгаа хгүй. Сатанад ерөөдөө утсаа авсангүй гэж уурлангуудлаа шууд хаяад гараа гүйцдэг бууранда. За тэгээд тохиолдлоор яг тухайн өдрийн маргааш нь ингээ өглөө нь аав ээж нь ирээд тэгээд аав ээжтэй нь Бишимбаев таарсан. За яагаад 3 сарын 20-нд одоо Квандиктэй яриаггүй вэ? Энтэр гээд нөгөө нэг танхны шүүгч нар ингээд Квандик Бишимбаев яагаад ингээд Айтбек Амангелттэй ямар ч холбоогүй байсан бэ гэдэг сатанатын нөхөр нь ахтай нь яагаад ингээ юу ч ярьдаггүй байсан бэ гэдээ асууад байгаа шүү дээ. Тэгээд Бишимбаев болохоор бид хоёр ингээ өмнө нь харилцаатай байсан. 3 сарын 20-ны тэр маргаанаас хойш ингээд ерөөсөө харилцаагүй болцсон. Гэхдээ бид хоёр бол ингээ анхнаасаа зүгээр ирсэн шүү гэж хэлж байгаа байхгүй. За тэгээ Бишимбаев одоо 1 сарын 29-30-нд сатанатын ингээ аавтай таарад ярихдаа тэр яагаад явчих вэ? Түүний бүх юм манад байна. Би яах вэ гэд ааваас нь асуусан гэж байгаа хгүй. Тэгсэн чинь сатанат аавдаа явсан шалтгаанаа л хэлээгүй гэж би бодсон. Тэгээд тийм учраас тэгж асуусан. Тэгсэн чинь аав нь түүнийг одоо аав нь Бишимбаевт зөвлөгөө өгч байгаа хгүй. Сатанатыг битгий яаруулаа гэсэн чинь Бишимбаев аавд нь хэлсэн байгаа хгүй. Би ерөөсөө сатаг яаруулаагүй. Тэр гэрээ ажилч хийдэггүй. Тэр бүр ажилч хийдэггүй. Тэгээд түүнд мөнгө хэрэггүй. Би түүнд ямар ч хүнд ачаа өөрүүлээгүй гэд аавд нь тайлбарласан. Тэгсэн чинь түүний бодолд сатанатын ингээд бодол дотор нь байгаа нөхцөл байдал нь сатанатын тархийг ерөөсөө ингээд амар тайван байлгаагүй. Ерөөсөө амар тайван үзүүлэх байхгүй. Толгойн дотор бүр маш их юм ингээд ургуулж бодоод тэгээд ерөөдөө бол энүүгээрээ сатанат сэтгцэн өвчтэй гэж одоо түүхэн ингээд ярьж эхэлж байгаа байхгүй. Сатанат бүр ингээд psychosis бүр ингээд сэтгэлийн бүр нэг юмд ордог гэж сүултээ ярина. Сатанат гэр бүлийн харилцаа анхных шиг байхаа болно гэж бодсон. Байнга Бишимбаеваас асуудаг асуулт нь хэрв би чамд анхнаасаа хэлсэн бол чи надтай гэрлэх байсан юм уу гэж асуудаг гэсэн. Одоо нэг өмнөх амьдралынхаа талаар. Бишимбаев энэ асуултыг сонсчоод сата би чамд яг одоо яаж хариулах ёстой юм бэ? Энэ асуултанд одоо яаж хариулах боломжгүй шүү дээ. За тэгээд энэ анхны маргааны явдлаас хойш хэсэг хугацааны дараа тэр буцаад гэртээ хүрээд ирсэн. Над руу би буцаад очлоо гэж хэлсэн. Явснаас 3-4 хоногийн дараа ирсэн. 2 сарын 4 юм уу 5-нд гэртээ ирсэн гэсэн үг. Би маш сайн санаж байгаа шалтгаан нь 2 сарын 6-нд манай хүүгийн төрсөн өдөр байсан. За Бишимбаев яг 2 сарын 6-ны өдөр аав ээж ахыг чинь гэртээ өрье гэд тэгсэн байхгүй. Тэг аав ээж нэг гэрт нь ирсэн. Хадам аав ээж нь гэсэн үг. Тэгээд Бишимбаев болохоор өөрөө хүүгийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд жоохон оройтож ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд савта аав ээжтэйгээ ирчихсэн байсан. Би дэвлэрсэн. Би үргэлжил аав ээж ахт нь хүндэтгэл үзүүлэхийг хүсдэг. Яагаад ахтай нь харьцдаггүй байсан бэ гэж байна. Надад өөрийн шалтгаан бий. Ах トゥ хоёр их дотн нууцгүй байсан гэж одоо айтем өчигдөр хэлсэн. Гэвч үгүй сатанат надад өөрөө хэлжсэн. Тэд дотн биш ахтаа итгэдэггүй гэж надад хэлжсэн. Худал хэлсэн ч байж магадгүй. Тийм учраас ахтай нэг тийм жоохон яодгүй харьцдаг юм уу? Жоохон ингээл нэг холоос харьцдаг. Бид хоёр эвлэрээд өргөжлүүлээд хамт амьдэрсэн 2 сарын 16, 17 дахиад л нэг асуудал болсон. Би ажлаа тараад ажлын найзтайгаа жоохон суугаадах яа. Тэнд сууж байгаа 30 минут болно гэж хэлсэн. Тэгэл маргаан эхэлсэн. Тэр газрын зохион байгуулагч руу яриад мөнгө санал болгож сууж байгаа зургийг нь аваад өгөөч ээ. Хинтээ сууж ийн нэг тэрийг нь оруулаарай гэж хэлсэн байсан. Би ер нь ойлгоогүй сүултээ бүр донтолд болчихсон. Ажлын найзтайгаа сууж хахад 30 минутын дараа сатанат хүрээд ирсэн. Бишимбаев бүр цухалтаад чи яг юу хүсэж байгаа юм бэ? Надад чамаас өөр хэн ч ахгүй. Би чамд л хайртай штэ. Намайг битгий хардталтаа гэж гуйсан байна. Тэгээд би чамайг яаж тайвшруулах вэ? Чамайг тайвшруулахын тулд хоёул аялах уу гэж асуусан. Тэгсэн чинь сатанат би Малдив явж үзээгүй явъя гэсэн юм билээ. 2 сарын 2 Малдив явсан хгүй. Тохиолдлоор сатанатын найз Аида Ахмедина ээжтэйгээ цуг аялж яг Малдив руу аялж иж таарсан. Тэгээд энэ дөрөв нэг онгоцонд ингээд бүр суудсан байгаа хгүй. Гэхдээ энэ талаар Аида Ахмединагийн мэдүүлгийг би орчуулж байхдаа цааш хальт дуржсэн. Гэхдээ нэг юм хэлээг байхгүй зүгээр ингээд таарсан гэл өөр ямар ч тийм комент байхгүй зүгээр онгоцон цугаал тэгэл ингээд. За тэгээд онгоцонд сатанат маргаан эхлүүлж харааж эхэлсэн. Би буцаад бүр шууд онгоцоос буугаа явчмаар исэн. Би
Би онгоцны буцах билетийг сатанатад өгөөд би буцлаа чи ганцаараа аял гэж хэлсэн. Сатанат би чамайг онгоцны үйлчлүүлэгчтэй сэтгэж гин гэж утсан гинэ. Ингээд шүүх хурлын танхимд Бишимбаев Сатанат хоёрын Мальдивт авахулсан гой зургнуудын ийм альбомыг ингээ үзүүлчихсэн байхгүй. Тэгсэн чинь Сатанатын өмгөөлөгч нар энийг ерөөсөө өмнө нь ингээд бид нартай хуваалцаагүй ингээд зүгээр жаргалтай зургнууд харуулж ингээд хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх гээд байна гэд тэгээд зургнуудыг үзүүлээгүй. За Бишимбаев үргэлжлүүлээд Сатанатын гэрээс явдаг нь сэтгэл зүй сэтгцийн асуудлаас болдог байсан баха. Тэр өөрийнхөө уур бухимдал тухгүй байдлыг өөрөө хүчээр нэмэгдүүлээд тэгээд л зүхтдэг. 2-3 хоног унтна эсвэл гэрээс зүхтна. Павлодар төрсөн хот нь. Павлодар эсвэл ахих руугаа яваад өгнө. 3-4 хоногоор явна. Заримдаа буудалд 3-4 хоног. Бид хоёр суугаад ярилцах нөхцөл байдал ерөөсөө үүсдэггүй. Би хайгаад л юу болов гэдэл сандардаг. Би бүх юм аваад явлаа гэж Сатанат хэлдэг аахгүй. Тэгээд намайг дандаа харанхуйд үлдээдэг. Тэр утсаа унтраачдаг. Намайг блоклно. Би хаана байгааг нь мэдэх боломжгүй. Тэгээд би хартаад тооцогдно. Олон удаа давтаад ирэхээр би тэр хаана байна гэж асуухаач болсон. Юу хийж байгааг нь асуухаа болсон. Сатан надад хэлсэн. Манай аав сэтгцийн нэг эмгэгтэй 6 сарын 22-нд гэд ярьж эхэлжсэн чи Сатанатын өмгөөлөгч нар Сатанатын аав нь ямар ч сэтгцийн эмгэггүй ингээд шал худлаа мэдээлэл яриад байна. Энэ бол ямар ч баталгаагүй мэдээлэл гэдгсэн чинь шүүгчийн яриаг нь шууд тосоогоод аавын талаар энэ бол хэргийн бичиг баримт юу ч дурддаггүй учраас энийг яриха болно гэсэн. Бишимбаев үргэлжлүүлээд амар хурдан шургуулсан ингээ Сатанатын сэтгцийн тогтворгүй байдал нь аавтай холбоотой гэж бодсон учраас л надад Сатанат өөрөө энэ сэтгэлийн эмгэг байгаа гэдгийг хэлсэн баха. За энэ үеийг прокурор уурлсан. Прокурор эмэгтэй нэг ууралж байгаа бичлэг TikTok дээр яваад байгаа. Би танаас 5 удаа мэдүүлэг авах гэж очисон. Та бүгдээрэнд нь татгалцсан. Одоо ийм юм ярихыг ямар шаардлага байгаа юм бэ? Та энийг ерөөсөө ингээд баримт бичигт оруулаагүй штэ гэд тэгээд Бишимбаевыг загнаж байгаа. За үргэлжлүүлээд Жанна Сатанатын эмэгтэй өмгөөлөгч Сатанатын аав ийм сэтгцийн эмгэггүй гэдэг яриаг үргэлжлүүлж байна. Бишимбаев үргэлжлүүлээд ярьж эхлэхдээ Сатанат 16 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд автчихсан гэсэн. Түүний сэтгцийн эрүүл мэнд докторгүй учраас би сэтгэл зүйчэд $15,000 зарцуулсан. За ингээ яриан дундуура Сатанатын ингээд бүр амар эвгүй баримтуудыг ингээд гяс шургуулсан байхгүй юу. За тэгээд энэ яриа орхигдоод за 3 сарын 20-нд болсон явдлыг ярья. 3 сарын 20-нд Сатанатын ах руу ингээд нөгөө нэг Сатанат зодуулсан зураг явуулсан шүү дээ. За тэр яг юу болсон талаар одоо тайлбарлана. Сатанат 10 хоног дажгүй байжгаад 3-4 хоног тэр сэтгэл гутралд ордгоо, унтдаг эсвэл яваад өгдөг. 3 сарын 8-нд би баярлуулад бэлэг авч өгсөн. Бүх юм гайхалтай байсан. Орой унтаад маргааш нь 3 сарын 9-нд би ажилдаа яваад буцаад ирсэн. Сатанат сухтуу 2 шил вино уучихсан байсан. Маш түрэмгий ашигласан. Миний утсыг аваад өөр хинт 3 сарын 8-ны баярын мэнд хүргэсэн гэд утас шалгасан. Эмэгтэй хүмүүст баяр хүргэсэн чат олоод шууд сүржигнэж асуудлыг дэвэргэж эхэлсэн. Яагаад баяр хүргэсэн гэдэл над руу хараагаад л Сатанатын хэлсэн хараалуудыг шүүх хурлын тахимд хэлж болохгүй. Яахаараа эднэр лөө бичдэг юм гэдэл хамт ажилдаг байсан. Олон жилийн өмнөх танил ч юм уу байсан штэ. Хэд хэдэн эмэгтэйчүүд рүү битсэн гэд хүн рүү мөнгө явуулсан чатыг нь олоод харчихсан. Тэгсэн чинь тэр энд чи мөнгө явуулсан байна. Би хүнд мөнгө явуулах хэрэгтэй байсан юм аа гэд хэлсэн чинь над руу хараагаад л тэгээд бүр зодон болсон гэж байгаа байхгүй юу. Тэг яхаараа чи хүн рүү мөнгө явуулдیں۔ Ингээд. Тэгээд тэр намайг дотн байдал санхүү эд хөрөнгөөр өөрийн бүх эксүүдтэйгээ харьцуулж эхэлсэн. Твчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Сатанат 1:50 байдлаа алдвал хяналтгүй болдог, бүр тоормосгүй, зодон маргалдаан эхлүүлдэг. Сатанатын ах нь өөрөө шинэ жилээр надад хэлсэн. Оюутан байхдаа Сатанат айтем 2 хамтдаа Алматид амьдардаг байсан юм билээ. Сатанат чамайг зодсон уу гэж ах нь надаас асууж исэн. Тэгэж асуухад би бүр шоконд ороод юун зодох вэ? Тоглож байгаа илгүүдээ амьдраад үзэхэд мэдэгддэм байлээ. Тухайн үед бол бүр ингээд тоглож байгаа илгүүдээ л гэж бодсон. 3 сарын 9-нд над руу Сата гараа өргөөд л ороод ирсэн. Би ч бие барьж чадаагүй. Би амьдралдаа эмэгтэй хүн хизээч ингэж аашилж байхыг харж байгаагүй. Эмэгтэй хүн нөхөрлөөгөө гараа өргөхийг би анх удаа харсан. Эмэгтэй хүний төлөө бүх юмаа зориулаад эд материалаар дутаахгүй байлгаж яхад ийм үйлдэл гаргах муухай юм билээ. Би бүхнийг мартаж, бүхнийг уучлж, хин нэгэнд буруу тоххоос зайлсхийж байсан. Гэвч тэр тааварлашгүй хүчээр хардлагаар намайг шалбааг руу ухтгсан. Хүн бүр л өөрийгөө үнэлэмж байдаг шүү дээ. Энэ бид хоёрын анхны зодон байсан. Бид хоёулаа хөхөрсөн, би ч хөхөрсөн. Бид эвлэрсэн. 3 сарын 20-нд юу болсныг үргэлжлүүлээд тайлбарлая. Зодон нь 3 сарын 9-нд болсон.
3 сарын 20 бол баярын өмнөх өдөр. Хүмүүс 5-6 хоногоор аялалд явдаг. Миний ажил хэргийн холбоотой хүмүүс 7-10 хоног гадагшаага аялалд явчихдаг учраас би яаралтай хүмүүстэй уулзах ёстой байсан. 3 сарын 20-нд би өдөржингөө уулзалттай байсан. Ер нь нэлийн оройтож харсан. Айтем манай гэрт ирээд саатагийн нүүрэн дээр хөхрөлт үлдсэн гэж байгаа. Үгүй яг 3 сарын 20-нд бол сатанатын царай бүр зүгээр исэн тэнд бүр ямар ч хөхрөлт байгаагүй. Тэгвэл би ч гэсэн 3 сарын 9-нд хөхөрсөн учраас миний хөхрөлт байхгүй болсон байсан гэж байгаа байхгүй. Өчигдөр одоо нөгөө нэг тэр сатанатын анхын үзүүлээд байгаа интернетээр яваад байгаа тэр нэг зодуулсан зураг нь шүү дээ тий. Өмгөөлөгчтойгоо Бишимбаев ярьж яхад будагтай будаггүй янзлаагүй байж магадгүй шүү дээ гэсэн нэг юм эргэлзээ хэлсэн. 3 сарын 20-нд миний охин манай баг хүү хоёр манай гэрт байсан сатанаттай цуг байсан. Би ажлаа дуусгах гээд өдөр 3-аас хойш одоо тасралтгүй уулзалттай байхад над руу цаг тутам сатанат залгасан. Сатанат Бишимбаев руу 7-8 удаа видео колл дарааллаад хийсэн. Бишимбаев гараад уцаар яриад би энд хүмүүстэй байна. Бид нар ингээ гэрээн дээр гарын үсэг зурж байна гэд хэлсэн. Тэгсэн чинь яагаад уцаа авахгүй байгаа юм бэ гэд дотор яагаад ярихгүй байгаа яагаад заавал гарч яриад байгаа юм гэд тэгсэн. Тэгээ бид нэг гарын үсэг зурж байна гэж хэлсэн. За тэгээ би уцаа авснаа. Манай эхнэр видео колл хийгинэ. Бүгдээрээ ингээд мэдлээрээ гэд бүгдийг нь харуулах юм уу гэж сатанатаас асуусан байгаа. Чи яг би яг яах ёстой юм бэ? Яах ёстой болоо гэд ууралсан байгаа хгүй. За ингээд орой 10 цагийн үед сатанат нөгөө 5 давхартай байсан байшнаасаа доошо 3 давхар руу буусан юм билээ. 3 давхарт Бишимбаев аав ээж нь амьдардаг. Манай аав ээж их рүү орсон юм шиг байна лээ орой 10 цагт. Би доошоо аав ээж рүү орлоо гэж надад хэлсэн. Над руу залгаад л байсан. Аав ээжинд орж аав ээжинд бүтэн виски авч ороод ойлгомжгүй зүв бус байдалд хүртлээ бүр ингээд ууцсан байсан. Бүтэн шил виски уусан байгаа хгүй. Бишимбаев орой 11 цагаас сэтгэл зүйчтэйгээ уулзалттай байсан онлайнаар. Москвад орой 8 цаг болж исэн. Одоо энэ хоёр ч хоёулаа нэг гэр бүлийн сэтгэл зүйч авсан байгаа шүү дээ. Нэг айгүй өндөр төлбөр төлөөд Москвад орс сэтгэл зүйч. За би харж амжихгүй боллоо гэхэд сатанат би гэрлүүгээ явлаа. Би муухай байдалд ичгүүртэй байдалд орчихлоо. Одоо хадам аав ээжиндээ орж арх уунгуудлаа тэгж байгаа байхгүй юу? Тэгж хэлж байгаа. Бишимбаев офис дээр ганцаараа үлдээд за би ингээд ганцаараа bay шүү. Тэгээд би одоо ингээд сэтгэл зүйчтэй онлайн уулзалтанд орлоо гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь сатанат сэтгэл зүйч рүү залгаад Бишимбаев нэрээ тантай цагтаа муу гэж асуусан. Бид гэр бүлийн зөвлөгөө авдаг. Би харих замдаа явж байхад сатанатын ах нь над руу залгасан байсан. Сатанат орой 10 цагаас хойш гэртээ байхгүй хүүхдүүдийг ганцаарнг нь хараа хяналтгүй үлдээсэн байсан. Тэд хангалттай томч гэлээ бодолцгол асуудал. Миний хүүхдүүд 10-тай 12-тай. Би гадаа хүлээж агаад дотогш орсон чинь айтем галт тогооны хутга бариад над руу шууд дайрсан. Надад сорив би гарн дээр нь ингээд. Намайг арай л алчхаагүй. Би зодон хийгч бодлохгүй хутгыг гарнаас нь холдуулаад хүүхдүүд рүүгээ гүйхийг л хүссэн. Гэртээ ч орч амжаагүй шууд лифтнээс буугаал тэгэл хаалга нээгээл өөдөөс нь шууд хутга бариад дайрсан гэж хэлж байгаа байхгүй юу? Сатанатын ах нь өөрт нь тэгсэн гинэ. Сатанатын ахынх нь мэдүүлэхэд ихтэй бүр шаал өөр штий. Тухайн давхарт өөр хаалга байхгүй зөвхөн ингээ манах байдаг. Би охин луугаа шууд гүйсэн. Манай охин айччихсан сууж исэн. Би өрөөг нь гаднаас нь түгчээд хүүгээ хайсан. Миний хүү айччихсан хүнжилт ороо нуугдсан байсан. Тэм учраас магадгүй хүнжилт ороо ингээ нуугдсан багт нь айтем өрөөлөн шагаасан ч гэсэн хүүг нь харааг байх л та. Айтем манай хүүг анзаараг байх. Би хүүгээ охиныхоо өрөөнд оруулаад хаалгыг нь хаасан. Тэгээ энд сууж агаарай гэж хэлсэн. Энэ хугацаанд айтем гольфын цохиур аваад манай гэрийн хамаг ямыг эвдэлсэн. Бишимбаев тухайн үед намайг байхгүй хат яаж манай хүүхдүүдийг гинтээчээгүй юм бэ гэж би айсан. Сатанат хаан байна гэхэд би доор 3 давхарт байгаа гэж хэлсэн. Гэвч айтем шал сухтуу манай ээж рүү яриад аав ээжийг доромжлоод л сатанатыг эргүүлж өгөхгүй бол ач охиныг чинь яаж ч магадгүй шүү гэж зүрдүүлсэн. Би зогсоод л сонсч ийсэн. Миний гарнаас цус тусч ийсэн. За тэгээд цагдаа дуудсан байгаа штеп. Тэгээд цагдаа дуудаад хаалганы байр руу оролдоод хэнийг ч юм дуудаад исэн хаалга ингээд балбаад доошо буучаад сатанат хэсэг байж агаад хаалга нээсэн. Сатанат шал сохтуу сэрчгсэн ууртай байсан. Ер нь бол сатанат аав ээжинд нороод 10-аас 12 цаг хүртэл уусан байгаа хгүй. Бүтэн шил виски уусан гэсэн. Айтем явъя гэхэд сатанат харааж зүхээд өөр тийшээ явсан. Сатанат ингээ гараг бүүцэн байгаа хгүй. Тэгээд би Бишимбаев сатанатыг барих завгүй боломжгүй байсан. Ягаад гэвэл би хүүхдүүд дээр
очих ёстой байсан. За айтемын залгасан цагтаа ирээд сатанад зүгээр миний гараас цус гарчихсан байхыг харсан. За ингээд цагдаа дуудаад тэр цагтаа харсан гэд alibi одоо юу гэмтэй гэрч үүсгэж байгаа байхгүй. Тухайн үед сатанатын нөгөө зодуулсан байсан одоо хөхөрцөн зургийн талаар яагаад айтемтэй ярилцаагүй гэж асууж магад айтем над руу гутга аваад л дайрсан юм л да. Сатанат ахтаага чатлсан чат нь бүгдээрээ ингээд шүүх хурлын баримт бичигт орсон байгаа штэ. Тэгээд тэрэн дээр хүртэл ингээд сатанат ах руугаа бүх юм миний буруу байсан юм аа, миний буруугаас болсон юм аа гэж хэлээд байсан. Тэр нь болохоор 3 сарын 9-нд нөгөө нэг уцыг нь шалгаж малгаад байсан маргаанаас болсон зодооны зураг гэсэн байгаа хгүй. Тэгээд ерөнхийдөө сатанат тэр маргааныг ихлүүлснээ өөрөө мэдж байгаа учраас бүх юм миний буруу байсан юм аа гэд ах руугаа ингээд хэлээд байгаа. Үннээ хэлчихсэн. За 3 сарын 9-нд юу болсныг та бүхэн ингээд сонслоо. Бидний том хэрүүл маргаан одоо инээсэн. Тэгээд дараагийн хэдэн өдрийг манай гэр бүлийнхээ айцтай өнгөрөөсөө манай ээж, ах гэх мэт тэр 2 одоо сатанад 2 өдөр манай аав ээжинд байсан. Хэнийг ч тэр 3 давхрын гэрлүү оруулаагүй. 2 хоногийн дараа одоо тэр байрнаас гарч ирсэн. Би юу болвоо, яаваа гэд асуухад тэр би хяналтаа алдсан гэд хэлсэн байгаа хгүй. Тэгээд сатанад би ерөөсө чам руу далахаар чи утсаа авахгүй хариулахгүй маа. Тэгэл миний хамаг юм хөдлөөд нервтээд би бүх хяналтаа алдсан. Би сонссон, харсан, туулсан юм аа л ярьсан. Бишимбаев тэгж байгаа юм. Би сонссон, харсан, туулсан юм аа л та бүхэн ингэ ярьж байна. Сатанад одоо Бишимбаев хэлж байгаа байхгүй юу? Сатанад ахтаа хүртэл ингэж хэлсэн байна чатаар. Бишимбаев сатанатыг одоо хамгаалдаг талаар ингээд аюу хэлсэн байхгүй юу? Бишимбаев миний төлөө бүх юм хийдэг, тэр намайг хамгаалдаг, тэр намайг хайрладаг гэл. Нэрэл би ингээд түүний төлөө бүх юм хий. Бишимбаев өргөжлүүлээд би сатанатад юу ч халдаадаггүй. Ойр тойрны хүмүүстэй ч тухайн үед болсон явдлын талаар дурдаачгүй. Гарч ирээд сатанат ерөөхдөө одоо тэр 3 дахны байрнаас гарч ирээд баахан л юм тайлбарлсан. Би мэдэхгүй л энэ л та. Мэдүүлэг зөрөх нь яах нь. Тэгтээ бид өргөжлүүлээд хамтдаа амьдэрсэн. Сатанат надад хэлсэн. Би ойлголоо, ухаарлаа, миний буруу. Би дахиж ингэхгүй. Гингүүт нь Бишимбаев. Тайван л амьдрий л та. Бидэнд бүх юм байна. Өглөөнөөс орой болтол ажиллах шаардлагагүй. Мөнгө байна. Би чамд хайртай, чи надад хайртай. Яагаад тайван амьдрч болохгүй байгаа юм бэ? За ингээд ойлголцохыг хичээгээд 3 сар дууссан байхгүй. Тэгээд 4 сар болсон. Энэ явдлаас хойш надад танаа аав ээж хүртэл одоо намайг сүргээр харна гэж сатанат ярьдаг болсон. Гэрт нь ороод нөгөө арх ууцсан гэсэн. Сатанат би аав ээжийн чинь итгэлийг алдлаа гэж сэтгэл санаагаар унж эхэлсэн. Ягаад гэвэл ахан залгаад хадам аав ээжийг нь бас хараасан байгаа юм. Улмал сэтгэл зовнилтой болсон сатанат. 4 сарын 11-нд миний төрсөн өдөр болсон. Би маш их баярлсан. Хамт ахуулсан зураг, бэлэг надад аваад миний сэтгэл хөдлсөн. 4 сарын 19-нд байхаа би ажилдаа явхаас өмнө чи эрт босож болох уу? Намайг ажилд гаргаж өгдөг ч юм уу. Тэгээд буцаад унтаж олно штэ гэд би хэлээд ажилдаа явсан. Би өглөө нэг ийм үг хэлээд л гарсан. Өдрийн хоолны цагаар уулзалттай байх үед би явлаа шүү. Дахиад юм хум авч шидсэн байх. Би за дахиад л зүгтхан дээ гэд яарад шууд гэрлүүгээ явсан. Дахиад л гэрийн хаалга ов онгорхой. Хамаг юмаа орхисон байсан. Юу ч аваагүй. Би залгсан чинь би Павлодарт ирсэн байна гэд уцаа шууд шидсэн. Одоо уцаа ингээд шидэд унтраасан байгаа хгүй. Хэрв явах бол юм хумаа аваад одоо юм хумаа авч яваад салах шийдвэр гаргацгаая гэд ярилцаж болно доо. Би бинээ химэглэхээ болиё гэдэг ч юм уу нэг тиймэрхүү үг хэлээд ингээд явж олно шүү дээ. Тэгтэл ерөөсөө тгээгүй. Намайг манипуляцтаад байгаа мó яагаад байгааг би ерөөсөө ойлгоогүй. Өдөр бүр би юу байна гээл чат бичдэг. Би чат бичингүүд ингээд 2 зөвлөлдсөн ингээд гарч ирэх юм бол намайг блокноосоо гаргацсан. Тэгээ утас нь ассан байна. Хэрвээ нэг зөвлөлдсөн ингээд харагдах юм бол одоо нэг WhatsApp-ыг хэлээд байгаа байхгүй юу? Facebook Messenger шиг. Нэг зөвлөсөн байвал намайг блоклсан эсвэл утсан салсан гэсэн үг. За тэгээд тэр явсан өдрөөс хойш 4 билүү 5 дахь өдөр нь миний явуулсан чат ногоон болсон. Тэгээд чат уншсан байхаар нь би шууд залгасан. Би чамд хайртай шүү дээ. Юу болвоо гээл хэлсэн. Тэгээ хоёулынгийн дунд яг юу нь болохгүй байгаа юм бэ гэд асуусан. Тэгсэн чинь сатанат мэдэхгүй надад юу тохиолдоод байгааг би мэдэхгүй байна. Тэгэд өөрөө хүрээд ирсэн. 4 сарын 25 билүү 26-нд ингээд хүрээд ирсэн байгаа хгүй юу? 6 цагт хүрээд ирсэн гэж байгаа юм бүр таксигаар. Тэгээд тэнгууд нь би таксинаас буухт нь хүлээж авсан.
За бүгдээрээ ингээ Бишимбаевын яриануудыг сонсож жагаад одоо сатанатын туслах эсвэл найзынхын яриг сонсох юм бол ингээд өдөр хоногуд нь яаж зөрж ийн тэрийг ингээд мэдэх боломжтой. Ерөнхийдөө бол сатанат 4 сарын 20-ны өдөр гэрээсээ шууд ингээ явцсан байхгүй. Тэгээд Бишимбаев тэр өдрийг ага амар санаж байгаа вэ гэхэд тэгэхээр Рамаданы сүүлийн өдөр байсан юм аа. Тэгээд одоо нөгөө төгсгөлийн ингээд гоё Рамадана хаах ингээд зоог барьж мэрх хийсэн чи ингээд хийгээгүй юм шиг байна. Тэгэл яг тэр өдөр 4 сарын 20-нд явсан хувцастайгаа яг тэр хувцастайгаа хурж ирсэн гэж байгаа байхгүй. За эренгүүт нь бид хоёр тэрвэрлтээд үнсэлтээд тэгээд би оффистоо ороод ажилдаа орсон гэртээ ирээд гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг цагийн дараа сатанат Бишимбаев дээр хурч ирээд би энэ гэрт амьдарч чадахгүй нэ. Манай хүүхдүүдийн өрөөний Бишимбаевын хүүхдүүдийн өрөөний нэг орн ингээд жоох ингээд замбрааг болцсон байсан. За тэрийг нь сатанат харангуутлаа хараад чи энд хүнтэй цуг байсан юм уу? Хүн авчирсан юм уу гэд шууд Бишимбаеваас асуусан. Тэгсэн чинь Бишимбаев үгүй манай том хүү 23 та хүү маань чамайг байхгүй байхад ирээд нэг хонс юм аа. Тэгсэн чинь сатанат манай хүү рүү залгаад манад хонсно уу гэж асуусан. Манай хүү тэгсэн гэд үннээ хэлсэн. Тэгээд сатанат яах гэж залгаваа намайг одоо буруугаар ойлгочихондоо одоо намайг өөрийг нь ирэхэд дурггүй гэж ойлгоно. Яана гээл тэгэл дахиад сэтгэл санаагаар ингээл унаал зовноод эхэлсэн. Өөрөө байнга ингээ юм төсөөлж бодоод тэрэндээ ингээд сандраад идэг. Ер нь сайкосис ингээ болоод идэг. Бишимбаев сатанатыг архичин сэтгцэн өвчтөй багтаа хүчндүүлж исэн. Бараг айгүй олон юмнаас траума аваад гэр бүлийнх нь бараг ингээд нөгөө генерээ дамжаад сэтгцэн өвчтөй энэ төргээл тэмүүтлээ худалч тэгээд гэр бүлээс гадуур харилцаанд ордог. Өөрийг нь зоддог. За тэгээд дээрэс нь маш их хартай одоо өөрөө мөнгө олдоггүй, өөрөөс нь бүх юм хамааралтай байдаг гэж хэлээд байгаа. Энэ шалтгаан нь болохоор энэ шүүх уралтай холбоотой юм байлээ. Ягаад гэвэл нь штэ Бишимбаев тэгж үзэж байгаа өмгөөлөгч нартаа одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гээд эрүүгийн хуулийн 110-аар ингээд нөгөө сэжиглэгдээд байгаа штэ. Тэгээд гэр бүлийн хүчирхийллийг одоо ингээд багасгах гээд байгаа гэх юм уу? Одоо нэг ялаа өөрөө яг ганцаараа тэгж зоддог харддаг байгаагүй. Сатанат өөрөө хүчирхийлэгч байсан. Харин ч хүчирхийллээс өөрийгөө хамгаалж исэн хохирогч байсан учраас би хүчирхийлэгч бишээ гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд хүн амны хэрэгт одоо би яг санаатаагаар хүн алаагүй. Тэгтээ миний одоо үйлдэлүүд бол тэр хүний үхэлд одоо нөлөөлсөн байж магадгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд надад бол Бишимбаевын яриг сонсонгууд нэг тийм кино шиг санагдаад байгаа байхгүй ингээд зарим кинонууд амар ингээд жанр нь мэдэгдэхгүй шүү дээ. Гимт хэргийн аимшигын тэгснээ ингээд түүхэн тэгснээ хайр дурлалын тэгснээ инэдмийн ингээд бүр нэг ганц мөнгө гаргаад кино хийсэн дээрээ бүр ингээд бүх жанрыг холчий гэж байгаа юм шиг надад бол их тэгж санагдчихээн. Бүх ямыг л оруулж чинь сатанатыг бол зүгээр ингээд за ингээд сатанат Павлодар хотоос өглөө 6 цаг таксидж ирчээ. Дахиад ингээд Бишимбаевтай маргаан үүсгэх гээдсэн. Тэгээд тэр бол ингээд ажлын өдөр байсан байгаа хгүй. Тэгээд Бишимбаев хэлж байгаа сатанат ингээд сэтгцийн эпизод ингээд эхлэнгүүт ингээд яг ингээд нэгэн болонгууд л ингээд жоохон өөр хүн шиг болчдөг гэж байгаа хгүй. Тэгээд Бишимбаев шууд ингээд гэрээсээ гараад доошо буугаа 3 давх руу очиод ээжтэй хэлсэн байгаа. Та сатанатыг ингээд харж байгаа чи би ингээд ажилдаа явах хэрэгтэй байна гэх. Тэгээд Бишимбаев би 3 хүүтэй тухайн өдөр бас Мансурыг хөргөж өгөх ёстой байсан гэж байна. За тэгээд ээж нь 4 цагийн дараа Бишимбаев руу яриад танаа эхнэр чинь 0-д гэрийнхэнтэйгээ уцаар яриад ойрлоод эцэг ихээ буруутгаад бүр айгүй удаж жагаад гараад явлаа. Тэгээд шууд Павлодар руу буцаад явчихлаа гэж хэлсэн. За. Бишимбаев та яагаад зогсоогоогүй юм бэ гэсэн чи би чи хөгшин хүн штэ яаж зогсоох вэ гэсэн баа. Тэгээд сатанат ерөөхдөө 4-5 хоног ингээд одоо өөрийнхөө хот руу зугтчаад өглөө нь буцаж ирснээр дахиж хэрүүлээснэ. Одоо нөхөр дээр ирж хэрүүлээснэ. 0-д орсноо гэрийнхэн лугаа буруутгаж ойрлж ийснэ. Ингээд буцаад Павлодар руу ингээд гараг үүсэн байгаа хгүй. Тэгээд надад бол ингээд яг энэ түүхийг сонсонгууд зүгээр сатанат ингээд зүгээр ганц хувцастай ингээд баг ингээд хөлнөцгөө ингээд гүгээд байгаа юм шиг санагдав. За тэгээд энэ явдал ингээд дууссан байгаа. Тэгээд 4 сарын 28-29-нд залгаад юу болвоо дахиад яаваа гэсэн чинь сатанат мэдхгүй ингээд байх юм гэсэн. Тэгээд сата чи юу хүсэж байгаа? Бишимбаев чамд яг юу хэрэгтэй вэ? Чи юу хүсэж байгаа гэсэн чинь сатанат намайг ирээд аваач гэсэн. За ингээд Бишимбаев яваад очсон. Павлодар руу явсан байгаа. За тэгсэн чинь сатанатыг харсан чи 4-5 хоног хоол идэггүй бүр ингээд шүдэнд шиг яг ийм болцсон байсан гэж байгаа байхгүй. Яна миний чихч уур юм бамбар юм бэ. За иймэрхүү болцсон байсан гэж.
Тэгээд Павлодараас буцахад ингээд сэтгэл зүйтэй нь би ингээд аягүй санаа зовж исэн. Тэгээд бүр сэтгэл зүйчээс асуугаад энэ хүнийг одоо ингээд 50 гэрлүүгээ авч явах боломж байна уу гэд тэгээд бүр ингээд баг им авч агаад нэг атракс чөлөө нэг им бүр ингээд уулгаад ингээд тайвшруулдаг юм уулгаад тэгжиж ингээд хайрсан гэсэн. Тэгээд Павлодарт очиод эцэг ихтэйнд ингээд уулзч муулзаад тэгээд яг сатанатыг аваа явсан гэсэн. За ингээд гэрлүүгээ аваа явцсан. Тэгээд 5 сар гарсан. 5 сарын 15-нд сатанатын төрсөн өдрөө болдог. Тэгээд баавар ресторан ингээд террастай гэсэн штэ. Тэгээд сатанатад зориулаад би төрсөн өдрийг гоё тэмдэглэх гээд ингээд террасаа нээх гэж маш их ингээд яарж исэн. Тэгээд террасны засвар дуусахгүй байсан. Тэнгүүд би бүх хүмүүсийг яаруулаад бажанаа руу хүртэл ингээд түргэл гэж хэлээл. Тэгэл би сатанатыг жаргалтай байхад л би дуртай. Би түүнийг л баярлуулмаар байсан гэдэг ч байгаа хгүй. За ингээд бид хоёр 10 өдөр аятайхан байсан. Ерөөхдөө төрсөн өдрийн тэмдэглээд ингээ аятайхан. Тэгсэн чинь дахиад нэг Земфира гэд найзаас нь болоод ингээд нэг асуудал үүснэ. Бишимбаев нөгөө жим дээрээ бэлтгэлээ хийчээ тэгээд дээшээгаа ингээд шатаар юм авч гаргах чахта дээгүүрээ нүцгэн байсан ч юм уу яасан чинь. Тэгсэн чинь ингээд яасан багахгүй. Земфиран тэрийг ингээд сатанат хэлсэн байхгүй. Өө би Бишимбаевтай таарсан шүү дээ гэл. Тэгсэн чинь Бишимбаев руу сатанат уурлаад чи ингээд юу дээгүүрээ ингээд нүцгэн байсан юм уу гэл. Тэгээд нэрээ тэр сатанатын уусан сэтгцийн одоо тайвшруулдаг юм нь атаракс гэсэн. За ингээд сатанат дуудлагынхаа жагсаалтаа харуул гэж Бишимбаев руу уурлаж эхэлсэн. Тэгээд Бишимбаев яг энэ үед штэ 4 сарын сүүлээс 5 сар хүртэл нэг 8 өдөр Турк руу ажиллаар явсан юм шиг хэлээ. Тэгсэн чинь тухайн үед 8 өдөр чи юу хийсэн? Надгүйгээр явсан байна гэд бүх юмыг ингээд одоо 8 өдөр явсан нь Бишимбаевын буруу болгож ингээд Бишимбаев л амар их ууралсан дээ ганцаараа явсан байна гэсэн. Гэхдээ сатанат өөрөө 4-5 хоног ингээд алга болоход би тэрэнд түүнийг ерөөсө буруутгадаггүй. За ингээд 5 сар дуусаад 6 сар гарангууд ерөөхдөө одоо Шымкент хот руу явж Бишимбаевын аав ээжийн гэрт очиж ингээд тэнд жоохон хэсэг байя бас нэг жоохон орчноо өөрчлөлт сэтгэл санаагаа тайвшруулъя гэж бодсон байгаа хгүй. За тэгээд Бишимбаевын дээр нэг хит хитэмэг дурдсан. Он гарахад одоо нөө сатанатын ахын хэлсэн үг дээр гест залруулах хийж байгаа хгүй. Он гарахад би яагаад ингэ ширээ мэрээ нурааж ууралсан бэ гэхлээр бид хоёр өмнө нь ингээд нөгөө сатанатын өмнөх амьдралын нууц 12 сарын 31-нд ахыг нураад шинэ жил тэмдэглэж байхдаа ахыг нь явсны дараа бүр ширээ мэрээ нураагаад буй юм болсон гэсэн штеп. Бишимбаев нэлээд ууралсан шалтгаанаа тайлбарлахдаа тэр үед би сатанатад ерөөхдөө өнгөрсөн амьдралаас нуужсэн болохоор би ууралсан. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ бид нар яг он гараад 1 сарын 1-нд гүржлүү нисэх ёстой байсан. Тэгсэн чинь сатанат пассвортаа аваарай гэж би уг нь бол 12 сарын 25 26-нд хэлсэн юм аа. Тэгсэн чинь сатанат нь штеп 12 сарын 31-ний оройн 9 цагт пассворт алга болсон байна гэд надад хэлсэн. Тэгээд бид нар хүүхдүүдтэйгээ маргааш нь сатанатын пассвортоос болоод нис чадаагүй гэдэг манай хүүхдүүд жоохон одоо сэтгэлээр унсан хүлээлт нь ингээд биелээгүй. За тийм учраас би ингээд ширээ мэрээ нурааж ингээд ууралсан байгаа. Тэгээд дээрэс нь бас зүгээр гэр бүлийнхэнтэйгээ ингээд бас нэг аав ээжтэйгээ зүгээр ингээд хувийн асуудал байсан. За 6 сар гараад 6 сард Шымкентэд очсон өдрөө яг Бишимбаев нийгэм болно гэж шууд ингээд мэдэрсэн гинэ. Сатанатын ингээл шууд царинаас нь хараад тэгэл сатанат ингээл сандраал ингээл төгшөөл ороод ирсэн. Тэгээд тэр үед ингээд Бишимбаев охин нь ингээд одоо нөгөө нэг Алматы ч юм уу Астанагаас Шымкент руу нисэж ирэх ингээд нислэгийн билетийг ингээд захиалж исэн юм байна л да. Яг тэгвэл охин нь хойноос нь ирэх юм байна. Тэгэхэд ингээд уцаараа ингээд ярьж исэн чи хинтээ уцаар яриад байгаа ингээд тэгээд би ингээд охиндод билет захиалгах гэсэн чи юу эмхтэн үнтэй уцаар яриад байгаа ингээд ууралж эхэлсэн байгаа байхгүй. Сатанат Шымкентэд ирчээд ерөөс айгүй ингээд тухгүй ингээд сандралтай байгаад исэн. Тэгээ сатанат ингээд танаа авэж намайг ингээд буруугаар ойлгоцсон намайг ингээд айгүй өмнөх шиг ингээд бодохгүй байгаа хта ингээд намайг айгүй муухай гэж боддог ахтаа гэл сандрал. Тэгээд Бишимбаев манай аав ээж дээр тухгүй байна уу? Хоёлаа буцах уу гэж асуусан. Тэгээд буцахаар болоод тэгээд Алматы руу буцсан. За ингээд Алматид бас ингээ байртай мэл да. Тэгээ тэндээ ингээд ирсэн чинь байрнаас нь үсний хавчаар болцсон. За тэгэл асуудал үүссэн. За ингээд 6 сард 3 удаа гэрээсээ явсан. Тэгээд буудалтай исэн гэж байгаа байхгүй. За энэ хэсэгт бас баахан ингээл айгүй хилүү юм яриад харна би жоохон зарим юмнуудыг хасцаа. Сатанат ингээд одоо буудалтай ангуутлаа ингээл 4-5 хоног ингээл ууж муудаг гээл. За 7 сарын эхэнд би сатанатад мөнгө өгөөд өөртөө юм аав найзуудтайгаа уулз өөртөө цаг гарга гэд явуулсан. Тэгсэн чинь сатанат ерөөхдөө бол ингээд одоо
сэтгэл зүйн ингээд одоо нэг юм асуудалтай одоо тэр нэг юм эхлэнгүүт нэг бол унтдаг, нэг бол ингээд тухтаага гараа гүйчдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд явцдаг. Сэтгцийн тэр юундаа болохоор ингээд юмнасаа болоод 30 заримдаа бүр 36 цаг ингээд унтчихсэн ч үе байна гэдгийгсэн. За тэгээд сатанатад мөнгө өгөөд явуулсан өдөр болохоор орой 9 цагийн үед шууд Бишимбаев руу бичээд би зөндөө юм авлаа. Тэгээд чи хаана вэ гэсэн. Тэгсэн чи эрэгтэй найзуудтайгаа байна. Тэгээд би 11 хүртэл оройтно гэж хэлсэн байна. Бишимбаев тухайн орой би ингээд эрэгтэй найзуудтайгаа байна. Тэгээд би найзуудаа жоохон цаг өнгөрөөмөр байна гэд тэгсэн. Тэгээд сатанатыг хараад байжээ гэж хэлсэн байна. Тэгсэн чинь 11 болж яхад сатанат чи 20 минутын дотор ирэхгүй бол би явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд Бишимбаев чи явхаар бол бүр чемодантай хувцас аваад яв. Битгий хамаг юм хайж алга болоо дээ гэж хэлсэн байна. За тэгсэн чинь тэнгуүтлээ Бишимбаев би л 15 минутанд тавьж амжихгүй. За ингээд Бишимбаев 12:30 минутанд гэртээ ирэхэд сатанат явчихсан байсан. За тухайн өдөр буудлаар явсан байж магадгүй. За маргааш оройн уцаар яриад нэрнгээсээ сатанат энэ хоёр ингээд за хоёлаа ингээд салъя сериосно гэд ингээд за гэд тэгээд тохиролцоод өнгөрсөн байна. За тэр үед нь би сатанатыг нэрэл хамаг юм аваад явчлаа. За бид хоёр ингээд салах нэ гэж яг ингээд бодсон. За тэрнийх нь маргааш нь өглөө унтчихсэн чинь 10 цагаас боссон чинь яг нүүрэн дээр нь ингээд хараад зогсож ирсэн гинэ. Тэгсэн чинь хүү чи яаж ороод ирвэ гэсэн чинь галтгооны чинь цонхоор ороод ирсэн гинэ. За эднэрийн ингээд Алматид байдаг байр нь нэг давхурт байдаг байр юм л да. Ингээд нэг давхураараа ингээд ороод тэг ингээд дотроо хоёр давхур юм шиг байгаа. Нэг давхур тийм тусдаа байшин юм уу да. За тэгсэж галтгооныхон цонхоор ороод ирсэн. Тэгээд хоёлаа салсан штэ чи буцаад ирж байгаа мó яагаад буцаад ирвэ гэж асуусан маа. Тэгсэн чи гэртээ хонж байгаа мó гэж асуусан. Сатанад салцсан ч гэсэн Бишимбаевыг гэртээ өөр эмэгтэй авчирж гинүү гэж хардчихсан гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь Бишимбаев салсан шалтгаанаа хэлж мэдэхгүй бол чи хүмүүст яаж хэлэхээ мэдэхгүй байвал миний талаар хүснээ яриа намайг ингээд муу хүмүүс ингээд яар гэж байгаа байхгүй. Тэгсэн чи сатанад би буцаж ирмээр байна гэж хэлсэн байгаа. Би ямааргүй байна гэж хэлсэн гэл. За ингээд Бишимбаев чи бүр ингээд Астанагаас явж гэрээс хамаг юм аваад яваа. Павлодар руу яв эсвэл ах руугаа яв гэд сатанадад мөнгө өгсөн байгаа. За сатанад 7 хоног Астанад амьдэрсэн байлээ тухайн үед. Тэгээд цаашаа Павлодар руу явсан байлээ. 7 хоног Астанад байх хугацаанд намайг хүрээд ирээч одоо буцаад ирээч гэж гуйсан. За тэгээд 7 хоног Астанад байж байх хугацаанд штэ байр хайж ингээд дахиад мөнгө авсан гэж байгаа хгүй гуйж авсан. Дээрээс нь нэмээд нэг мэдээлэл өгөхөд 6 сард сатанатын ах нь ингээд сатанатын хуруу нь хугарсан байсан гэж ярьжсэн штэ. Тэгээд би сатанатын хүлийн хуруу хуглаагүй. Сатанат өөрөө намайг хүүхдүүдтэйгээ загсанд яваад ирсэн чинь худлаа ярьж чи хүүхдүүдтэйгээ загсанд яваагүй байна гэд тэгээд нэг маргаан болсон. Тэрнээс болоод хөлийнхөө уруу ингээд нэг юм зохиод ингээд тэгээд өөрөө гимтсэн. Тухайн үед хөлийнх нь 2 хурууг ингээд наагаад нөгөө эмнэлгийн скотчсон. Тэгээл тэр хуруу нэгдэгцэн. Бишимбаев тэр хөлний хуруу хугарсан талаар маш сайн мэдж байгаа. Тэгвэл хамт ингээд нөгөө эмчид очиж нэг ясны зураг мураг авахулсан. Тэгээд гайгүй яг эмчийн завраар идэгсэн гэсэн. За ингээд сатанат нэг удаа одоо Павлодар руу явцсан байгаа штеп. Тэр чинь. За тэгэнгүүтлээ хувцаа орхисон байна гэд хувцсынхаа талаар ингээд залгсан юм байна. Тэгэнгүүтлээ би нэрээ Аида Ахмединатай цуг аялалд явна энэ гэж хэлсэн юм л да. Тэгсэн чинь Бишимбаев Аида Ахмедин руу тойрон амралтанд явах юм энэ гэж тэгсэн чинь үгүй сатанат Павлодарт байгаа штэ. Би тэр аялалд явна гэж тохиролцоогүй гэсэн маа. Тэнгүүд нь би буцаад сатанат руу яриад бид хоёр одоо нэгэнт уцаар ирсэн юм чи ингээ ярилцж байгаа. Тэгээ бид хоёр буцаад нийлсэн. Тэр үед сатанат шаардлагатай бол би ингээд сэтгцэн юм уу одоо сэтгэл зүйчтэй, сэтгцэн эмчтэй сайн ажиллая, би өөртөө анхаарая, би дахиж юм асуудал үүсэхгүй наа гуучлаарай гэд ингээд буцаад эвлэрсэн. За 15-аас 17 өдөр сайхан байжгаад дахиад л нөгөө нэг юм хэлсэн. Яасан бэ гэхээр сатанат 100 дууслаа, би 70 эрэг явж амжсангүй, явсангүй гэхээр нь Бишимбаев Таиланд юм уу, Турк явах уу, одоо визгүй газар юу вэ? Туркийн Бодрум руу явах уу энэ тэгэхээр 8 сард одоо 50 байж байгаа. Тэгээд 9 сарын 4-нд Турк руу явах хэрэгтэй болсон явахаар болсон байгаа байхгүй. Тэгсэн чинь 9 сарын 1-ээс асуудал үүссэн. Сатанат уцаа авсангүй гэдэл дахиад маргалтан эхэлсэн.
Нэг өдөр ингээд Бишимбаев гадуур нөгөө нэг хүнтэй уулзаа явж исэн чинь чи гэртээ авахгүй юм чинь би ч гэсэн гэртээ байхгүй гэд ингээд гадуур бас ингээд найз майстайгаа уулзаж явсан гэж байгаа хгүй. Тэгээд тэгэнгүүтлээ 9 сарын 1-нд би Турк явахгүй би Павлодар руу явлаа гэд шууд Павлодар руу явчихсан. Тэгээд би чанд бүх онгоцны билет ингээд бүх юмыг ингээд буудал муудлын захиалцсан штэ гэсэн чинь тэг боо юм болж байгаад ярьж байгаа. Тэгээ буцаж ирээд тэгээд тэр хоёр Турк руу ниссэн байгаа хгүй. Тэгээд 14 хоног аялахад ямар ч асуудал байгаагүй. Тэгээд бүр ингээд зүг зүгээр ирсэн гэж байгаа байхгүй юу? Бүр айгүй гоё ингээд сэтгэл ханамжтай ямар ч маргаан хэрүүл болоогүй. За тэгээ буцаж ирээд одоо бас дахиад асуудал үүссэн 9 сарын 26 27-оос 10 сарын 26 27 хүртэл ингээд сатанад ерөөхдөө баг сарын хугацаанд уусан гэвүүдээ тэгэнгүүтлээ бүр 2 хоног буудалд уусан байсан. Өдөр бүр 2-3 шил вино уудаг. Тэгээд би явмааргүй байна гэл энэ хоёр дахиад нэг салсан юм шиг байгаа. Тэгээд сатанаа түрээсийн байранд ингээд ууж исэн гинэ. Тэгээд нэг ямар хүнээр илээдээ би нэг зүгээр ингээд сонсол өнгөрөөсөн дамжуулаад ингээд сатанатыг шалгаараа гэлээсэн сатанат ингээд тэр түрээсийн байранд уусаар л лээсэн. Тэгээд бүр нэг удаа Бишимбаев өөрөө очиж шалгасан чинь сатанатын нүүр нь бүр амар хавганцсан, хавдцсан, сухтуу. Тэгээд нүрээ ингээд цогцсон, нүднийхээ доор ингээд том хөхөрцөн, харалцсан. Тэгээд орой 0 орхож байгаад шүүгээгээ мөргсөн гэд сатанат хэлсэн юм бэл. Надад л энэ яриа амар хэтрүүлэгтэй санагдсан. За тэгээд нэг удаа ингээд сатанат том хар шил зүгээд гэрээсээ гарах гэсэн чинь Бишимбаев ингээд өө чи том юм хар шил зүүж гарч болохгүй штэ гэд тэгсэн чинь яагаад гэд тэгсэн чинь хүмүүс чамайг ингээд намайг чамайг додсон байх гэж бодсон штэ чи ингээд амар хурж барьсан ингэж гарахаар чинь. Тэгээд Бишимбаев ингээд хэлж байгаа хгүй айгүй их ингээд арх угаад ингээд бүр амар шалтаа бууцсан. Тэгээ өөрөө намайг хайж явсан байж яагаад ийм байдалтай байгаа юм бэ гэж би сатанатад ингээд зөндөө хэлсэн. Тэгээ яагаад ингээд ийм удаан уусныг мэдэхгүй. За ингээд 3-4 хоногийн дараа чатлаад ингээд уухаа болсон уу гэсэн чинь Бишимбаев ингээд Турк явчаад ирсэн гэж байгаа хгүй 7 хоног тэгсэн чинь ингээд энэ хоёр уцаар яриад тэгээд харилцаа үргэлжлээд Туркэд байхад нь бас ингээд жоохон чатлаад тэгээд сатанат болохоор сэтгэл зүйчээс им авсан. Тэгээд Ванди Макс ч гэнэ. Тэгээд өдөрт 3-4 шихийг уудаг тийм им тэгээд бажана хүртэл тэр имийг ингээд авчирч өгдөг гэдэг жагаа. Тэгээд Бишимбаев тэр им манай гэж одоо хүртэл тэр им нь байгаа. 10 сарын 17-нд сүү тавилтын ой байсан. Орой хоол идсэн. Сатанатын түрээсэлж байгаа байранд би очдог болсон. Нэг хонсон. Тэгээд унтаж байхад утсыг маань аваад ухсан байлээ. Тэгээд хинтээ чатлсныг маань хайж эхэлсэн. Босоод л дахиад л тайлбарлах хэрэгтэй болсон. Би өөр хаашаач явахгүй бай. Одоо яваагүй байна штэ гэж тайвшруулсан. Бишимбаев би 44 настай. Би чамтай тайван амьдрал хүсэж байна гэж сатанатыг тайвшруулах гэж хичээсэн. Тэгсэн чинь сатанат ингээд Бишимбаевыг бүх юмд ингээд буруутгадаг. Хинтээ чатлсан гэдэг ингээд чатыг нөгөө шүүн ингээд харсан штэ. Тэгэнгүүтлээ ингээд төрөлж хийсэн байранд нь ингээд галтгоонд нь бүр ингээд аяг тавг ингээд хагалсан гэж аахгүй сатанат ингээд уурандаа. Тэгэнгүүтлээ ингээд чи хинтээ чатлсан ганцаараа Турк явсан уу жимээ гэл. За тухайн ингээд сатанатын түрээсэлж хийсэн байр нь сарын 650 мянган тенгэний үнэтэй байсан. Тэгээд бас нөгөө байрны урьдчилгаа гэдэг 1 сарын түрээс өгдөг штэ. За ингээд 650 мянган тенге гэдэг чинь одоо 7-д үржүүлнэхгүй бараг ингээд 3 сая 4 сая төгрөгийн ингээд түрээсний байр аахгүй сарын. Тэгээд урьдчилгаа гэдэг сарын түрээс өгсөн. Тэгээд байрныхан мөнгөний ингээд өгсөөрл байсан. За ингээд тэр хоёр маргалдсан ч гэсэн сатанат буцаад гэртээ ирсэн. Тэгээл 10 сарын 20-нд дахиад маргаан болсон. За ингээд 8-9-ний асуудлыг ингээд маргааш ирээдэх үү би маш их ядарлаа гэж Бишимбаев хэлсэн. Тэгсэн чинь бүр ингээд энэ бичлэгийг үзчихэд хүмүүс бүр ингээд өгтлээ нэгээд ерөөхдөө сошиал медиагаар Бишимбаев ядарчгаар ингээд шүүх хурал ингээд тарж болт юм байна те. Өө ямар амар их мэдлэлтэй юм бэ гэд бүр амар ууралсан. Я устала гэл биш. Я устала гэл би ингээд ядарчлаа гэсэн чинь Бишимбаевын өнгөлөгчнөр манай ингээд манай хүн ядарчлаа ингээд энэ удаад ингээд дуусгая. Төрөний нэг яриа бичлэг дээр буруу хэлсэн байна. 9 сарын 26-27-наас 10 сарын 26-27 хүртэл гэж худлаа хэлсэн шүү. 9 сарын 26-27-наас ингээд хэдэн өдөр уусан байгаа хгүй юу. Тэгээд туристийн байранд очиж дуусан. За тэгээд өөр нэмэлт мэдээлэл гэх юм бол Бишимбаев сатанатад сард 4-5 сая тенге зарцуулдаг. За Монгол мөнгөөр олно штэ. Нэг 7-д үржүүлсэн 7.
28-аас 35 сая төгрөгийг сатанатад сар зарцуулт юм. Тэгснээ ингээд өмгөөлөгч нар асуулт асуужсэн чинь та яагаад ингээд нөгөө 3 сарын 8-нд ингээд сатанат амир ядарсан байсан ингээд хэлсэн штэ. Тэгээд шүнжэнгөө ингээд одоо тэр зүүнж төлөгч дээр очсон юм уу гэсэн чинь үгүй өглөөнөөс тэр хүн айгу завгүй байдаг болохоор өглөөний цаг олцсон. Тэгээд сатанат өглөөс ирдэггүй болохоор өглөөс нэг удаа өглөөс ирсэн чи ядарчихгүй юу. Тэгээд зүүнж дээр очсон шалтгаан нь болохоор сатанат ингээд хүүхэд тех боломжгүй асуудалтай гэж хэлсэн. Тэгээд сатанат ингээд нөгөө нэг тийм эмэгтэйчүүдтэй зориулсан юм витамин эм уудаг гэсэн. За ер нь бол ингээд сатанат бол бүр дэлхий дээр байж болох ингээд хамгийн асуудалтай хүн болж таарж байгаа байхгүй. За ингээд 11 сарын 5-нд сатанатын аав ээжтэй Бишимбаевын аав ээж хоол идээд бүх юм сайхан байсан. Тэгээ өргөжлүүлээд 11 сарын 8-ны ингээд хэргийг ярьж байгаа. Тэгээд би ч бас ядарлаа та. Нэг хүн комментор бичсэн байна. Ингээд хэргийн шийдвэр 2-3 хоногийн дараа гарна гэсэн ингээд тэгж байна. За тэгээд хэргийн шийдвэр гарсан ч гэсэн ингээд би бүх юмыг нь орчуулад ярина. Яагаад гэвэл ингээд надад бас айгүй сонирхолтой байгаа. Зүгээр нөгөө сонсохын оронд би ингээд бичиж аваад байгаа болохоор 2 дахин удаан ингээд сонсоод байгаа. Тэгээ ерөөхдөө бол нөгөө орс хэл маань бүр ингээд улам нөгөө сэргээд тэгээд бүх юмыг ер нь гайгүй ойлгоод байгаа. Тэгээ хүмүүс бол ингээ орс хэлгүй байж игээд тэр чинь өмнө мартагдсан байсан. Одоо ингээ сонсох тусмаа ингээ сайжирж байгаа. Тэгээд амар ингээл муулч харил мэдхгүй мэж дугаа аймаа гэл. Би бол ингээд 6 цагийн шүүх хурлыг бол сонсоод тэр чигтээ ойлгочиход байгаа шүү. Анх ингээл хадаа тества гэл харна ингээл гайхалт юу гэдэг юм бэ гэдгс чи сүлдээ ингээ ойлгодог болсон. За тэгээд шүүх хурлын шийдвэр гарсан ч гэсэн би ингээд энийгээ ингээд дистаратаа ярих болноо. Тэгээд бас ярианасан ч гэсэн ямар нэг зүйл ингээ ойлгох гэж бодож байна. Шийдвэр гарчих юм бол би тэрийг бас ингээ рилээр эрт хүрчээд тэгээд үргэлжлүүлээд нөгөө нэг шүүх хурлууданд өгч үзээд тэгээд ярина. Тэгээд та бүхэн маань ингээд интернетээр ингээ харж байгаа мэдээллүүдээрээ бас өөртөө ингээд мэдээлэл аваарай. Гэхдээ айгүй олон юмнууд жоохон ингээд одоо худал гэх юм уу нэг юм сэвцэн ингээд мэдээллүүд байгаад байгаа юм шиг санагдсан. За тэгээд би тийм учраас ингээд зурgur шүүх хурлаа сонсож байгаа юм бол амар юм байна гэж бодсон. За тэгээ сайхан амраарай.